Сайн байна уу сонсогчдоо боловсролын тухай буу хаалын урайтай цогтой цаг подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарыг уламжлалт ёсоор Livestream XR студиогоос та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн дугаарт нэгэн сонирхолтой сургуулийн хэлбэрийн талаар танилцуулахаар Тэрэлж бординг сургуулийн гүйцэтгэх захирал Сэнт сайхан хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? За Сэнт сайхан Тэрэлж бординг скуулыг талаар бол монголчууд бас харьцангуй мэддэг болсон. Бординг буюу байрлаж амьдардаг одоо боловсролын байгууллагаас манад сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тэгэхээр ер нь хоёлаа бординг скуулийн тухай ярилцъя. Гэхдээ тэрнээс өмнө та өөрийнхөө тухай танилцуулахгүй яаж боловсролын байгууллагад ажиллаж эхэлсэн бэ? Баярлалаа. Намайг Саднам Даржаагийн Цэн Цагаан гэдэг. За би боловсролын салбарт яг ороод ажиллаж байгаа жил маань бол харьцангуй цөөхөн энэ миний 6 дахь хичээлийн жил. Гэхдээ хүүхдийн байгууллагын салбараар ярих юм бол бүр бараг ухаан орсон цагаасаа яасан гэж хэлж болно. За миний үндсэн мэргэжил бол гадаад хэлний багш орчуулагч мэргэжилтэй. За дараа нь яг хүүхдийн цуслан олон улсын цуслангуудын одоо холбооны гишүүн болоод олон улсын одоо хүүхдийн найрамдал төвд одоо багш болоод бид нар бол багш гэж ярьдаг те одоо олон улсад бол каунселор гэж нэрлэгддэг хүүхдийн тэр бүлгийн удирдагч хийдэг энэ мэргэжлэр мэрэгшээд олон улсын сургагч багш болоод за сүүл хувийн үйлчлэлийн чиглэлээр мэрэгшиж яг сургагч багш болсон. За Монгол Улсын их сургуулийн багшлах дээд курсыг хамгаалахтаа болохоор яг хүүхдийн оролцоо тулгуурласан. Оролцоог хангаж гадаад хэлний мэдлэгийг хэрхэн сайжруулах вэ гэсэн чиглэлээр ингээд курсын ажлыг хамгаалаад явсан. Өөрөөр хэлбэл ер нь яг оролцоо дагнсан хүүхдийн байгууллагын мэрэгчлэлтэн гэж ойлгож болно. За бординг сургуультай холбогдсон түүх маань их сонирхолтой. Надад бол их сайхан санагддаг. Мэдээж үүсгэн байгуулагч маань Монгол Улсын гавьяа тагш Цэцэгмаа гэж багш байгаа. Тэгээд багш маань нэг удаа уулзъя, ажлын санал тавигаа уулзсан. Тэгээд хүүхдийн байгууллагын та хэд бас гадарлах байхныг би ч бас сэтгүүлч хийгээд юм уран бүтээлийн нийтлэл энэ төр байгуулад найзуудаараа яг найрамдлалд ажиллаж исэн найзуудтайгаа хамт ингээд хувьдаа залуучуудын нэгдэл байгуулаа явж исэн л та. Тэгээд энд Цэцэгмаа марл маань уулзъя гэдэг битээр уулзсан чинь надаас аяг хур чадварын зүйлс асуусан. Тэгээд би өөрийгөө угаасаа нэг захирал гэж харахгүй байгаа юм шүү дээ. Тэгээ байж аваад надаас давуу талаа хэлээч гэд хэлсэн аахгүй. Тэгээ би яг өмнө нь нэг тийм байхтар бодож үзэж байгаа юм бэл яг миний давуу тал яг юу юм гэж нэг тогтож бодож байгаагүй юм бэл. Яг ерөнхий ур чадваруудаа бол мэддэг. Тэгээ яг тэр үед ингээд хэсэг ингээд зогсоц авч байгаад би миний ер нь хамгийн давуу тал гэд би хүнд гахуулаад хэлвэл юу юм бол гэж бодсон чинь би хүүхдэд аягүй хайртай. Тийм бүр байгалийн тийм өвөгдөлтэй хүмүүс тараад тэрийгээ хэлсэн чинь захирал маань ингээд миний юм тэмдэглэж авчихсан. Дэвтрээ ингээ хааш тавьснаа. Хүүхдийн одоо хүүхдтэй ажиллаж байгаа хүнд бүр хамгийн нэгдүгээр тавигдах ёстой чанар чамд байд юм байна. Тэгвэл тэгэл болно гэсэн. Ингээд аюугаа би тэр анхны хараа ингэж өрнөө. Тэгээд би Тэрэлж бординг сургуулийн гүйцэтгэх захирлаар 19 оноос хойш томилогдоод ингээд 5 дахь жил маань 6 дахь хичээлийн жил маань эхэлж байна да. За тэгэхээр бас айгу сонирхолтой байдлаар одоо өөрт заримдаа бид нар өөртөө байгаа потенциалаа мэддэггүй гаднаас хүмүүс харсан байдаг те чам нэг юм боломж андаа гэдээ харсан тэр шиг одоо сургуулийн захирал бол таныг анханасаа л энэ хүн бол боловсролын байгууллагыг удирдаад явах авч явж чадах ингээд залуу удирдагч гэж харж ирсэн бас айгу сонирхолтой. Тэгээ яагаад тэгэхээр бординг скул гэдэг бол маш онцлогтой төрлийн сургууль сонсогч маань бас мэдэх бах ер нь ингээд бусад орнууд ч гэсэн байдаг хүүхдүүд одоо хичээлийн 5 өдөр сургууль дээрээ байрлаад дотор байранд амьдраад харин амралтын өдөр гэртээ хайрдаг иймэрхүү журмаа хичээлдэг. Энэний бас олон зорилгоор бординг скуулуудыг ажилуулдаг. Жишээ нь Монгол Улсын нөхцөл гэх юм бол сумд дээр дотор байртай сургуулиуд хичээлдэг. Мал доторт явцсан аав ээж нь одоо сургууль хүүхдээ хөрвүүлэх боломжгүй үед нь хичээлүүлдэг. Тэгвэл ер нь Тэрэлж бординг скуулийн одоо бординг байгаа зорилго нь гол үндсэн одоо яагаад энэ бординг скуулыг анх байгуулж исэн бэ? За манай үүсгэн байгуулагчид хэлэхдээ бид нар бол дэлхийн бараг номер 1 агарын бохирдолтой замын төвжирэлтэй хотод амьдарч байна. За тэгээд хүүхдүүд маань нэг ангид суух одоо суралцах сурагчдын тоо тэгээ аль хэзээ стандартыг даваад өнгөрч гисэн ийм том асуудлуудтай боловсролын салбарт тулгарсан энэ асуудлуудыг шийдвэрлэх алхам хий гэж зориод энэ төслийг анх санаачилсан юм бэ лээ. Тэгэхээр ер нь шинэ төсөл шинэ санаачлага бол ямар нэг асуудлыг барьж яваа шийдвэрлэх арга замыг л хайж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө Улаанбаатар хотод төвжирэл, утаа, стресс гэх мэтчлийн аюулгүй байдал одоо ингээд нүүрлж байгаа нь бодит үнэн. За энийг шийдвэрлэх алхам нь бординг сургууль буюу хотоос гарах
Энэ арга зам юм байна гэж үзээд манай сургуулийн төсөл 18 онд эхэлсэн юм байлээ. Тэгээд 17 онд эхлээд 18 онд барилга маань баригдаж дуусаад бүтэн нэг өвлөө туршиж үзчихээд 19 онд хүүхдээ авчихсан. Би бас энийг аюу тум давуу тал гэж боддог. Одоо байшин сав халаалт тийм бүх зүйлээ шалгаж байгаа гэсэн үг. Тэгээ би энэ дээр бүр онцолж хэлмээр санагдаад байдгийн. Багш хүмүүсийн үүсгэн байгуулсан сургууль. Багш хүн гэдэг бол нөгөө байглаасаа өгөгддөг гэдэг бүр аргагүй ингээд юу гэдэг цоо шин барилгад бид нар ч гэсэн одоо цоо шин барилганд нүүж ороод гэр бүлэрээ ороод амьдрах уу гэвэл бас л бодож үзэн өвөл халаалт яах бол цаглаан дулаан яах бол төвийн шуман яах бол гэдэгтэй адилхан гэтээ шууд тэнд хүүхэд аваагүйгээр хариуцлагатайгаар яг бүтэн нэг жилийг туулаад болж ин гэснийхээ дараа одоо үйл ажиллагаагаа эхэлсэн хүртэл нөгөө л хүүхдээ гэж боддог багш хүний одоо байгалийн өгөгдөл инстинкт нь үйлчилжтэй л гэж боддог шүү дээ тийм. Тэгээд энэ үйл ажиллагаа эхэлсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо жишээ нь манай эцэг эхчүүд одоо хүүхдүүдийн манай асран хамгаалагчид өдөр болгон хүүхдээ хүргэж өгөөд оройн нь авах гих мэдчлээ асуудлуудыг хөнгөчлөөд өгчөж байгаа. Тэгээд 7 хоногт нэг л удаа өргөж өгнө, нэг л удаа тосож аавна гэсэн үг. За тэгээд хотын стрессийн төвчрлээс үүдэж байгаа одоо төвчрөл бид нар хитэн цагийг алдчихээн. За тэгэнгүүт одоо хамгийн цэвэр агаартай одоо жуулчдын очдог байгалийн үзэсгэлэн бүрдсэн горих тэрэлж гэдэг бол өөрөө бүр гайхалтай сонголт гэж харж байгаа. Манай сургуулийн иргэн тойрныг та бүхэн хэрэг очиод ингээ харах юм бол үнэхээр гайхалтай. За өвлийн утаанаас хол, за тэгээд төвчрэлгүй учраас стресс маш багатай зөвхөн өмнөх сурах, хөгжих, сургах, хөгжүүлэх гэсэн энэ одоо ажилдаа аль нь фокуслох боломжтой. Үүнийг хангаж өгснөөрөө их онцлог. Тэгэхээр энэ асуудлыг барьж авсан ийм аргаар шийдвэрлэх гэж оролдож байгаа сургууль гэсэн үг. Тэгээд хүүхдүүд нэгд өдөр хичээлдээ бүгд автобусандаа сууж хотоос очоод хичээлдээ хийж агаад 5 хоног хамтдаа байрлаад буцдаг. Тэгэхээр мэдээж хүүхдүүд эцэг эхээс хол байна гэдэг бол бид нар эцэг эхчүүд хүүхдийг асран хамгаалах энэ бүх үүргийг эрхээ тодорхой хугацаагаар одоо багш нар шилжүүлж байгаа юм маш том харилцаа шүү дээ. Одоо өөрийнхөө гаргасан хамгийн хайртай үнцэнтэй хүнийг төр хугацаагаар дотор байрны багш нар болон сургуулийн одоо захиргаа удирдлага хамт олон аюулгүй байлгана гэд ингээд өгч явуулдаг. Тэгэхээр нэг талаасаа бол энэ бол маш нарийн харилцаа. Нөгөө талаасаа бас заримдаа эцэг эхчүүдэд бас сэтгэл зүйн хувь бэрхшээлтэй байдаг багтай. Тэгэхээр ер нь хүүхдээ бид нар одоо жишээ нь ингээд боординг сургуульд явуулъя гэд шийтгэж байгаа бол эцэг эхчүүд юу юунд анхаарах хэрэгтэй вэ? Юуг нь шалгах хэрэгтэй вэ? Тэгэхээр бид нэр тэр дотор очиод амьдарч чадахгүй шүү дээ тийм. Энэ бординг сургуулийг за манай сургуулийн үүсгэн байгуулагдсан шалтгаан нь энэ байдаг бол бас нөгөө талаас хараад үзэхээр бординг сургуулиуд ер нь дэлхийд нэлээд ирчээ авч байгаа. За бас нэг судалгаас намайгийн анх ажилд орж байхдаа төслөө хүлээж авч байхад одоо хүүхдүүд нөгөө гадагшаага ихтэй сургуулиудад аплай хийгээ те ингээд анкета явуулаад ингэхээр ердийн сургуульд сурж ийсэнээс илүүтэй байрладаг сургуульд амжилттай байрлаад одоо тэр нөгөө бусдад дасан зохицох алхмыг даваад гарсан хүүхдүүдэд тэтгэлэг олгох нь бас илүү байна гэсэн юм судалгаа байж ирсэн. Тэгээ бид яг тэр судалгааг нөгөө Малайз чиглэлийн одоо Зүүн өмнөд Азийн дунд сургуулиудын судалгаан дээр гаргаж үзээд тэгэхээр энэ маань бас давхар нөгөө хүүхдээ бие даалгах нөгөө хотын асуудлыг шийдвэрлэхээс гадна бас ирээдүйд хүүхдийнхээ сурч боловсрох цаашдаа гадны томоохон ихтэй сургуулиудад үргэлжлүүлэн суралцахад одоо дэмжлэг үзүүлэх бас нэг юм зорилго байгаа. Тэгээд тэлгүй яг ер нь энэ дасан зохицох, даван туулах энэ бусдтай хамт амьдрна гэдэг чинь өөрөө бас тийм амархан зүйл биш. Ерөөсө бординг сургууль бол гэр бүлийн нэг томсгосон хэлбэр л гэж ойлгоно. Гэр бүл дотор одоо бүгд эрүүл сарвал хоол идэх ёстой, өвдөггүй байх ёстой, бие биенийг халамжлах ёстой. Одоо эрүүл ахуй хүүхдийнхээ аюулгүй байх ёстой, сургах хөгжүүлэх ёстой юу гэдгийг энэ бүх зүйл яг тэрэнд яг зэрэгцээл явж байдаг. Үүнтэй зэрэгцээд бас нөгөө гэр бүл дотор ч гэсэн нэг үйл ойлголттой асуудал, эсвэл бие биенийг харилцан дэмжих юм харилцааны асуудлууд явж байдаг. Мөн тэнд амьд хүн байгаа учраас энэ асуудал бас яг л явж байдаг. Таны хэлж байгаа яг үнэ ингээд 5 хоног хүүхдийнхээ асран хамгаалах одоо эрхийг шууд тухайн сургуулийн удирдлагаар шилжүүлж гин гэсэн. Тэгэхээр хэрвээ би байсан бол гэж би бодож үзээсэй гэж эцэг эхчүүдийг боддог. Ингээд би 11 настай 6 дугаар ангийн хүүхэд. За би 11 настайдаа гэрээсээ хоол 5 хоног танихгүй хүүхдүүдтэй 3 ингээд гурвуулахнаа дөрвөлхний өрөөнд байхад ямар байлаа би цусланд явж байхад ямар байлаа хэдийн хугацаанд тасан зогсож илаа гэдгийг нэг санаад үзээсэй гэж үзэж байгаа. Зайлшгүй хийх алхмууд бол заавал очиж үзэх. Заавал очиж. Ялангуяа Монгол дахь бординг сургуулиуд дээр бид нар одоогийн байдлаар бол Улаанбаатар хотын төвөөс алслагдсан байдлаар одоо бординг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн туршлагатай бординг сургууль гэж хэлж болно. Яагаад тэгэхээр бид нар 5 жилийг амжилттай даван туулчихсан байж байгаа. Тэгээ энэ хугацаанд бид нар жишээ нь анх бол даваа гарагт хүүхдүүдэд авдаг байлаа өглөө.
Тэгтэл даваа гарагт яг бидний хүүхэд авах нөгөө томчуудын маань ажилд явах хоёр яг зэрэгцээд ингээд 7 хоног маань их юм стресстэй эхэлдэг болж таарсан. Тэгээ очиод юмаа зэгцлээд эхлэх гэсээр л өдрийн тал явцдаг гэдгийг мэдэж авсан. Окей, тэгэхээр бэлтгэлтэй хүн угаасаа амжилтанд хүрнэ ойлгомжтой. Тийм учраас бүтэн сайнны орой. Ням гарын оройгоо цуглаад очоод сайхан бэлтгэлээ хийгээд хурлаа хийгээд эх 7 хоногийнхоо хөтөлбөр төлөвлөгөөг ярилцаад ингээд нэгтгэхтэй аажуу тавь эхэлдэг болсноос хойш бас нэлээх тэг бүтэн сайнны оройч харцсан хөл хөдөлгөөн багтаа учраас аюулгүй тээвэрлэлт хийхэд хүртэл амар болж байгаа. За тэгэхээр хүүхэд чинь ямар орчинд амьдрах юм? Байр нь хэдэн жил болсон. Халаалт бол аарч бол бусад систем баталгаатай юу? Туршигдсан уу? Улсын комисс хүлээж авсан уу? Гэд эхэлнэ. Бид нар энд ямар нэгэн бараа бүтээгдэхүүний тухай яриаггүй. Бид нар амьд хүн, хүүхэд, насан туршаагүй хүүхдийн тухай ярьж байна, тэ? Ялангуяа одоо юу гэдэг өөр хүүхдээс илүү үн цэнтэй зүйл гэж энэ амьдралд ер нь бас байна уу гэж бодоод үзвэл үгүй. Тэр ийм үн цэнтэй зүйлээ танихгүй хүнд итгэл хүлээлгээд өгч. За итгэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ шалга гэдэг үг байдаг тий. Шалгаад үзэл гэж хэлэх гэж байгаа. Өөрийнхөө яг ингээд онцлогтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн сургуулиуд бас нэгдсэн. Тэгээд алинд нь ч байлаа гэсэн хөтөлбөрүүд нь харилцсан бас адилгүй учраас ямар ч тач очоо заавал үз. Хоёрдугаарт ер нь бол хүзүү хаашаа толгой тийшээ гэдэг бас үг байдаг. Байгууллагыг удирдах байгаа хүний хариуцлага, харилцаа хандлага гэдэг бол өөрөө ихийг өгүүлдэг гэдэгтээ та санал нийлэх үү? Тийм тий. Аха. Тэгэхээр мэдээж түрүүний нөгөө цэцмаа захирлын хэлсэн жишээг би яагаад ярианыхаа хинт хэлж байгаа вэ гэхэлэр хүний хүүхдийг хүлээж авчаад өөрийн хүүхэд мэд хайрлахгүй за яг бүр төрсөн хүчгээ байг л дээ. За гэхдээ ийм сэтгэл гарахгүй гэдэг чинь хүний хандлагаас шууд харагдаж шүү дээ. Тэгэхээр энийг бүр заавал уулзаж үзээд яг хүүхдтэд тулж ажиллах хүмүүстэй нас нэг уулзаад үзээрэй гэж хармаар. Дээрээс нь баг хамт олонны тогтвортой байдал. За дахиад л нөгөө зан сайтай газар хүн болгон цуглана, замаг сайтай нуурна, шувууд чуулна гэдэгтэй адилхан стресс багтай, дарамт шахалт багтай, цалин урамшууллын системээ тогтчихсон. За юу гэдгийг хүүхдүүдийн үр дүн хизээний гарчихсан юм газар бол ерөнхийдөө ажилтан албан хаагчид зөвхөн багш нар гэлтгүү харьцангуй тогтвортой байдаг. Тэгэхээр ер нь баг хамт олонны тогтвортой байдал бол нэлээ их юм өгүүлнэ гэж би харж байгаа. Хамгийн багадаа ядаж 50-60%. 3-аас доошгүй жил ажилтсан байх энэ тогтвортой байдлыг бас анзаараад үзээсэй. Тэр хүмүүс ч үр дүнгээ мэдчихэж байгаа. Тэр хүн чинь алдаагаа мэдчихэж байгаа. Ялангуяа удирдлагын тогтвортой байдал бол маш чухал гэж би хувьдаа харсан. Тэр чинь байгууллагын соёлыг бариад бодлогыг тодорхойлоод явж байгаа учраас. За тэгээд мэдээж хоол за дараагийн одоо хөтөлбөрийн бол бүр дараагийн асуудал. Эхлээд амнаас аюулгүй байдал, итгэл хүлээх чадвар гэж би бол харсан. За одоогийн байдлаар дэлхийд бүр яг чансаагаараа тэргүүлдэг борлын сургуулаа Швейцарт байгаа юм тий. За тийшээ манай Монголд ч бас яг Швейцарын борлын сургуулийг төгссөн хүмүүс байдаг шүү дээ. Бас нэлээд өндөр боловсрол эзэмшснээс гадна дэлхийд дахинд нөхөрлөлийн сүлжээтэй болцсон байж байгаа хгүй. Энэ нь улс төрийн, бизнесийн, хувийн амьдралын гэдэг нөхөрлөлийн бүх салбарт маш гоё тэгш үйлчилж идэг. Тэгэхээр Монголд бол яг энэ бординг сургуулийн ер нь сонгодог суурийг бол би Монтүрк тавьсан гэж боддог. Үнэхээр юм сонгодог системийг би болгосон. Одоо ялангуяа бидний үеийнх юм байдаг шүү дээ. Ингээд нэг юм бүтэн үе гараад ирсэн тий хоорондоо маш гоё нийлдэг нөхөрлөдөг. Одоо яг бүх салбарт ингээд байр сууриа эзэлсэн би биенийхээ бизнесийг ингээд ажил хэргийг дэмжиж явдаг ийм гоё дээрэс нь найз нөхөрлөл гэдэг зүйлийг бол хөдөлтөж авах боломжгүй. За дурсамж гэдэг зүйл амьдралыг хамгийн сайхан байлгадаг зүйл. Энэ бүх зүйлийг тэр ингээд одоо бүр хөрсөөр харин сайхан тавьсан газрыг бол би Монтүрк гэж боддог. Одоо л эмпатийн нэрээр үйл ажиллагаа явж байгаа. Тэгээд ер нь аль тэр сургуульд бол бордын сургуулийн үсэг байгуулагч талархах хэрэгтэй ах гэж бодож. Энэ ташинд би бас хэдийгээр би суралцаж байгаагүй ч гэсэн тэрний төгсөгчд тэдний төгсөгчдийн хүүхдүүд одоо манай сургуульд аяг ихэдэг байхгүй. Өөрсдөө тэр бординг сургуулийн үн цэнийг мэддэг учраас өөрийнхөө тэр авсан мэдрэмжийг хүүхдүүдтэй бас өгье гэд манай сургуульд одоо 2-оор 3-аараа сурж байгаа хүүхдүүд аяг их байгаад. Тэгэхээр таны сая яриан дээрс нэг одоо сонирхолтой юм гэсэн дурсамж гэдгсэн тийм бид нар одоо хитрхи их сургуулиудыг нөгөө хичээл сурлага одоо амжилт тийм хэдэн хүүхэд нь ямар сургууль төгснө гэдэр мэдээж харж авдаг. Гэхдээ давхар нөгөө хүүхдээ санах зүйл бол хүүхэд насны учраас сургууль сурж байгаа одоо дурсамж нь ямар байна вэ гэдэг одоо
хаяа анхаарахаа болцсон байдаг тий. Миний хүүхэд аз жаргалтай байна уу? Миний хүүхэд гоё туршимжийг бүтээж гинөө, сайхан найз тохирлж гинөө гэхээр тэгэхээр одоо академик болохоос өмнө хэдүүлээ тэрэлж boarding school-ийн хувьд чинь хүүхдүүдийнхаа нөхөрлөл энэ харилцаа холбоог яаж дэмждэг вэ? Өмнө таны ярьсанчлан хаа газар хүн байгаа газар харилцаа байгаа газар зөрчил үүсдэг. Тэгэхээр харилцааны зөрчлүүд хүүхдүүд хоорондоо муудалцлаа, үл ойлголцлоо. Энэ үед бас сургууль яаж энийг шийдээд тухайн хүүхдүүд үргэлжлүүлээд хамт амьдраад сураад явах боломжийг бүрдүүлдэг вэ? Тэр нөгөө одоо би бол хүүхдийн байгууллагын ажилтан гэдгээ тодтогч хэлээд байгаа маань ерөөсөө яг энэ л учир байгаа. Академик боловсрол бол би бол Монголын багш нарыг чатварлаг гэж боддог. Хөтөлбөр ойр ойрхон солигдоод авахгүй, за бичиг заасны ажлаар айхтар дараад авахгүй, зөвхөн яг багшлах ажилд нь анхааруулж чадвал Монгол багш нар үнэхээр мундаг. Дээрээс нь үнэхээр сэтгэлтэй бөгөөд ачаалал даадаг. Үнэхэрсэн. Тэгэхээр тэр багш нарыг багшлах боломжийн л ингээд илүүдтэй зүйлээр дарахгүйгээр ингээд дээрээс нь цалин урамшуул хангалттай байхдаа бол би Монгол багш нарыг дэлхийд өрсөлдөөц гэж хаардаг гэдэг нэгдүгürt хэлье. Боордын сургуулийн онцлог нь академик боловсрол, хүүхэд хөгжил хоёрыг зэрэгцээд явж байгаа. Нэг харахаар цуслан юм шиг, тий? Ингээд нэг харахаар яг ингээд сургууль юм шиг форм өмсөн хүүхдүүд ингээд явал энэ хоёрын одоо яг ингээд 50-50% байна л та. Тэгээд хүүхдийн байгууллагын ажиллаж исэн суурьтай хүмүүсийн ажиллахаас өөр арга байхгүй. Академик боловсролыг бол манай Монгол гадаад мэргэжилтнүүд багш нар бол чадвартай сайн аваа явдаг. Жилээс жил сайжраад ингээд олон улсын шалгалт өгөө явчихсан. За энэ тухай бид нар тустай ярих бах. Гэтэл тэнд чинь нөгөө амьд хүн байгаа хүүхэд байгаа. Тэгээ хүүхэд тоглох хэвээр тоглож явахдаа хөгжиж байгаа. Ярьж явахдаа хөгжиж байгаа. Сонсож явахдаа хөгжиж байгаа. Бид нарыг харж үлгэрлээ сурч л байгаа. Тэгэхээр тэр бүхий л одоо хөгжих боломжийг олгохын тулд одоо юу гэдэг заавал багш зааж хүүхэд хөгждөг гэсэн үг биш. Би биенээс аягүй сайн суралцж байгаа. Тэгээд ямар хүүхдүүд би биенээс хамгийн суралцдаг вэ гэхээр нөхөрлөж байгаа хүүхдүүд аягүй сайн суралцдаг. Тэгээд одоо хүүхэд нас гэж бодохоор хамгийн түрүүндээ найз нар л санаанд ордог шүү дээ. Амьдралын хамгийн одоо гайхалтай дурсамжийн эзэд бол хүүхэд насны л найз төхөд байдаг. Тэгээд тэр ч утгаараа хүүхдүүд маань бол чамгүй бас хүн бэрхийг давна энэ чинь нөгөө харилцааны зөрчил, үл ойлголцол, гомдно, уйлна. Тэгээ энийгээ давсны дараа одоо хичнээн мундаг болчиход байгааг нь би хүн болгонд харуулах юмсан л гэж бүр боддог. Тэгээд хүн байгаа газар харилцаа байгаа газар зөрчил бол гарцаагүй гэдэг шиг би танд нэг инээдтэй гэж хэлэхөө надад хөөрхөн санагдаад байдаг. Одоо зөрчил гэж хэлэхөө юу гэвэл зөрчил гарцаагүй. Гэтэ энийг хэрхэн даван тоглох вэ гэдэг талаар л ярих гэдэг юм л та. Манай сургуульд хэд хэдэн ихэр хүүхдүүд байна. Нэг эсээ ихрөөд, хоёр эсээ ихрөөд гэх тэгээд тэр хүүхдүүд яадаг вэ гэхлээр одоо энэ чинь ингээд яг нэг ээжийг хөвлөд боожоод төрсөн цагаас хойш яг ингээд өдөр алгасгүй хамт исэн хүүхдүүд тэрний хоорондоо муудаад идэх тохиолдол гардаг байхгүй. Дандаа биш л те. Гэхдээ л муудалцсан. Тэгээд манай эцэг эхчүүд юу гэж ойлгодог вэ гэхээр сурагчдын маань ар гэрийнхээ ойлгохтой ингээл юм жоохон муудалцах зөрчилдгийг бол маш их юм өндөр түвшинд хүн дээр хүлээж аваад байдаг. Тэгээ яг хөө мэдээж хүн дээр хүлээж авахуд зөрчил бол мэдээж байна. Энээс тусдаа ингээд баг зэргийн зөрчил санал нийлэхгүй байх бол өөрөө эрүүл үзэгдэл гэдгийг хэдүүлээ эхлээд томчууд нь эхлээд ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай хүүхдүүд бол ерөн сайн ойлгодог. Тэгээ тэрний жишээ тэр ахгүй ингээд нэг яг нэг гэрийн бүр нэг эсээ ихрүүд хүртэл санал зөрөлддөг юм бол өөр айлын өөр насны хүүхдүүд тэр битэл томчууд ингээд нэг дор байгаа тохиолдолд санал зөрөлдөх бол байж болох зүйл шүү. Харин тэрийг хэрхэн зөвөр илэрхийлж сурах вэ? Би чамтай санал нэгдэхгүй байна гэдгийг хэрхэн илэрхийлэх вэ? Би ч гэсэн нэгдэхгүй. За тэгвэл хоёлаа бухимдсан байгаа үедээ ярилцгаа жоохон тайвширч байгаа дээрээ гэдэг ийм нэг техник. За дээрэс нь нэг юм айгүй олон юм харилцааны зөрчлүүдээс одоо авардаг гэж хэлэх үү нэг бяцхан аргууд шүү дээ. Хүнтэй айгүй гоё мэдлэлчдэг. Тэгээ яг ижил тэгш төвчөнд хүндлээд харилцчихдаг. Хийсэн зүйлд таалархах чинь. Энэ бол ингээ харилцааг бараг 50% хөнгөвчилж байгаа байхгүй харилцааны хүндрэлийг. Тэгээ энийг ингээд хэвшүүлэх хүүхдүүд манай сургуулийн хаач очсон мэдлээ хүндлээ талархъя гэсэн өөрөө бичээтэй байж идэг манай хүүхдүүд хамгийн түрүү мэдлэл сурдаг. Бүгд сайн байна уу өглөө рүү нэмэд өдрийн минь сайхан болоорой баярлалаа угаагч ихтэй баярлалаа тоогоочхтаа баярлалаа энэ бол бүр ингээ хэвшчихсэн. Тэгээд тэгж хэлж талархлыг сонсож байгаа ажилтан хоолоо хийхдээ хоолоо аягалж өгөхдөө ямар таатай байх вэ? Тийм энерги сэтгэлгээгээр хийсэн хоол ямар амттай эрүүл байх вэ? Тэ багшаа баярлалаа. Та тэгэхэд намайг нэг зэмлээгүй юу? Тэр гэхдээ яг онсон үг байсан шүү. Тоо сонсоход хэцүү байсан. Гэхдээ одоо бодоход тэр намайг ухааруулсан гэж ийм үгийг сонсож байгаа багш хүн ямар урам зоригтойгоор хичээлээ заах вэ?
За тэгээ өглөө орж ирээл ингээл сайн байна уу агшаа, сайхан амарсан уу гэд хэлж байгаа хичээлийн уур амьсгал ямар байх вэ? Гэ бодохоор энэ ямар ч тач ихний алхам манд бол мэдлий, хүндлий, талархыг гэдэг энэнийг бол яг ингээд 5 дахь жилдээ хэрэгжүүлээд явж байгаа маш сайн үр дүнгээ өгдөг гэж хардаг. Мэдээж маш олон одоо иргэний ёс зүйн боловсрол хичээлээр дотор байранд явж байгаа нэгдсэн үйл ажиллагаанууд гих мэтчлэнгээр дамжуулаад одоо нийгмийн ажилтны сэтгэл зүйчээр дамжуулаад онлайн талаас маш олон үйл ажиллагаа явж байгаа. Гэхдээ одоо битүүрийн яриг сонсож байгаа хүмүүс ч гэсэн нэг ч гэсэн санаа аваад авчвал зүгээр бах те тэр утгаараа энийг хэлж байгаа ер нь монголчууд жоохон бага мэдлэлтэй хүмүүс байлаа шүү дээ. Та тэрийг анзаарсан бах те. Одоо дэлгүүрээ ороод хүн мэдхээр өөдөөс мэдлэлтэй юм уу те. Юу илээ хоёлаа таньдаг билүү гэд ингээд өгдөг тийм. Тэгтэл энийг эндээс нэг юм харсан. Бид нар бординг сургуулийг анх байгуулад ажиллаж байхдаа Америкийн болон Швейцарын 2 том бординг сургуулийн материалын орчуулган дээр бүгдээрээ суугаад ингээ харсан. За тэрэн дээр бол мэдээж дэлхийн хамгийн сонгодог, хамгийн нэр хүндтэй бординг сургуулийн материал дээр ажиллаж байгаа учраас тэр бол үнэхээр гайхалтай. Гэхдээ Монгол хүүхэд монголчуудын орчин зан соёлын онцлог өөрөө жаахан онцлогтой. Тэгээд одоо шинэ үе дахиад гарч ирж байгаа. Тэгэхээр жаахан хит чанга зүйлийн хөрсөн дээр нь болгоод арай зөөлөх, арай зөөлөн зүйлийн арай жоохон бас одоо орчин нөхцөлд нь тааруулаад өөрчлөх гэх мэтчлийн зүйлүүд авч үзсэн л дээ. Тэгингээ бас би нэг өмнө нөгөө нарийн цэцлэнд ажилладаг гэсэн. Наримлынхаа шугамар эхлээд Солонгос руу дараа нь Америк руу хүүхдүүд авч яваад ингээд туршлага судалсан юм л да. Тэгээ би яг Америкт очичоод яг миний авч явсан хүүхдүүд л хүнтэй мэдлэхгүй байгааг анзаарсан байхгүй. Би яг өөрийгөө хүртэл. Тэгээ нөгөө төчөг ингээл гадны ингээд 40 гаруй орны хүүхдүүд ирсэн байж байгаа. Тэрнээс бид нар ер нь эхний ээлжинд ялгарл маань тэгтээ тэргөө ингээд орон орныхоо учраас за царай зүсэл нэг ялгарахгүй байна. Огт дуурахгүй байгаагаараа бүр ялгарж шүү. Сонирхолтой. Тэг ингээл бүр hi hey ингээл good morning яасан ингээл бүр байн надад өрөөнийхөө охинтой өдөрт 5 6 удаа таарчаад 6 удаа мэдлэхэл надад жоохон төвхтэй юм шиг тухайн үед санагдсан л та. Тэгээд миний өрөөний хамтрагч нэг Америк нэг Орос охин юмс. Тэг би ингээ яг асуусан байхгүй. Та нар яагаад өдөрт ийм олон мэдлэлтэй гэсэн чинь why not гэсэн. Хариулт нь амар тодорхой. Тэсэн чинь нэрээ би яагаад болохгүй гэж гэхэд тэрийг ингээ өөрөө бодож үзэж байгаа. Тэр охин надад ерөөсөө яагаад үгүй гэвэл мэвэл гэж асууаагүй зүгээр л яагаад болохгүй гэж асуусан. Тэгсэн чинь бодоод исэн чинь мэдлэх яагаад чухлыг тэн дээрээс би ингээ биеэрээ мэдэрч штэ. Байнга мэдлээд байгаа хүнийг маш хурдан нүдэлдэг юм байна. Маш хурдан тогтоод юм байна. Тэгээд тэр хүнтэй мэдлж байгаа харц хандлага ярианы өнгө гэдэг хүн чинь өөрөө хүнд ингээд хоногчддаг юм байна. Би одоо тэр Америкийн төсөлд хамт байсан гадаад хүүхдүүдийг бараг бүгдийн нэрийг сандаг 10-аад жилийн өмнө болсон. Тийм учраас мэдлэх ямар чухал вэ гэдгийг одоо тэнд очиж мэдсэн гэх юм уу. Тэгэхээр энийг ингээд хүүхдүүдээс үзсэн. Тэгээ хүүхдүүд маань хотод орж ирчээд ингээд зарим нэг газар явж байгаа л өдрийн мэнд гээл тэгдэг гинэ. Багшаа тэгээд эдгээр чинь дуурдаггүй шүү дээ. Надаа гомдлоод байдаг тийм. Тэгээд талархах тал дээр ч гэсэн хэдүүлээд чинь ер нь жоохон дутах машлалтай. Тэгээд энэ өөрөө нийгмийн стресс бүх амьдралыг бууруулахад хүмүүс хоорондоо ойлголцоод айгу амархан бөгөөд үр дүнтэй арга учраас ядаж инээсээ эхлэегээ. Тэгээд бас 1 минутын одоо хвшлийг суулгах гэж хичээж байгаа. Энэс хвшлийг ер нь нөгөө сэтгэл зүйн талаас авч үзэхээр хүний яг тийм оргил уур уцаар энэ чи ерөөсөө нэг 30-аас 45 секунд л үргэлжилдэг юм байна шүү дээ. Ерөөсөө юм нөгөө нэг хоолны аппетиттай адилхан ингэж явж байгаад өксөө буурдаг бүр яг оргил буюу нөгөө эрүүл ухаан төр алддаг хугацаа нь ерөөс ийм богино хугацаа. Тэгээ яг энэ хугацаанд л хүн нөгөө тэгчгийн аргагүй үг үйлдэл гаргадаг. Тэгэхээр яг энийг л дөнгөд авчвал угаасаа өссөн зүйл нь угаасаа буцаа буу. Ядаж 1 минут болоо гэж бодоход уурчин бүрэн гарахгүй ч гэсэн чи нөгөө сална, болно, хаяна юу гэдгийг тэр шийдвэрийг гаргаж тэр үг чинь амаршин авахгүй л гэсэн. Бас нөгөө дараа нь харамсгай зүйл хийхгүй гэсэн. Ялангуяа хүүхдүүдийн хувьд чинь илүү үйлдэлтэй болчмгүй, анхааралгүй, уурандаа инерцээрээ одоо найзаагаа зохиод авдаг ч юм уу, эсвэл өөрхөн юм гаргаа шидчихдэг. Ингээл янз янзын үйлдэлүүд хийж яадаг. Тэгэхээр яг энэ үеийг нь л өнгөрөх юм ба шүү дээ. Тийм. Гэт за энийг ингээ хөвшүүлэхэд оролцож байгаа. Ингээд бид нараас хөөрхөн богино хэмжээний кино ашиглаад үзүүлээд 1 минут төвчснээр юу хэрхэн эргээр одоо шийдвэрлэж олж байгаа талаар хүүхдүүдтэй үзүүлээд тэгээд ингээд хөвшүүлээд явдаг. Одоо эх 7 хоногт нөгөө муви найтаараа үзүүлээд за тэгээд энэ хичээлийн жилд бол яг 1 минут үйл ажиллагаа эхлэнэ гэсэн үг. За тэгээд явандаа 12 минут буюу яг хин хамгийн ууртай үедээ ууртай байгаа нь 12 минут тусгаарлагдав гэдэг дүрмийг бас ингээд явна. Намартаа яриад орхичдаг. Тэгээд ингээд байнга яриад хахаар хүүхдэд бас зарим талаараа дарамт болох магадлалтай. Ерөнхийдөө үлгэрлээ твшээд ууртай байгаа төр амьсгаа аваад би нэг жоохон агаарт гарчаад ирээ. Би нэг 10 минут ганцаараа явчих төр намайг орхич. Тэгээ ярилцъя гэдэг нэг юм асуудлыг шийдвэрлэх эрүүл алхамд сурах гэж хичээж байна. Тэгээд энэ бол яг академик боловсролоо дэмжиж зэрэгцээд явж байгаа гэсэн үг. Түрүүнийг
сонирхолтой өгсөн. Хүүхэд нөхөрлөж байхдаа хөгждөгөө гэд. Тэгээ та бас олон жил найрамдалт тусланд бүлгийн удирдагчаар ажиллаж байсан. Бид нэр туслан дээр очиод одоо хамгийн хэцгийн гомдол ирдэг өдөр эхний 2 өдөр ирдэг. Би бас нэг тусланд хүүхдүүд авч явахад тэгээ ирж байгаа гомдол манай хүүхэд үнтэй найзлахгүй байна гэж энэ онцгүй байна гэдэг. Ерөн буцаага татчих уу гэд нөгөө аав ээжүүд маань аяг хүүхдэд татах гад байдаг. Тэгээ миний анзаарсан зүйл юу вэ гэхээр хүүхдүүд сургуульд болохоор хүссэн үсээгөө найзалдаг. Тэгээ угс өдөр болгон хамт явдаг. Тэгээд олон сар хамт байгаад одоо найзууд болдог бол тусланд очиод гинт одоостой өөрийгөө танилцуулах, мэдлэх тий ингээл хамгийн ихэнх шатнаас эхлээл найзтай болох одоо юм практик дадлага ихтэй болж байгаа байхгүй юу? Бас нэг талаараа сорилтчтэй тий зарим хүүхдүүдийн хувьд шинэ зожиг татгшаа хүүхдүүд байна. Заримынх нь хувьд дандаа олон хүүхдээр хүрээлүүлж байгаа гинт баахан таних хүүхдүүд донд очихоор шоконд орчдөг. Тэнгүүд эцэгчүүд маань энийг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр миний хүүхд энэ нөхөрлөх гэдэг уур чадварыг сурах биш ингээл автоматар найзтай болох ёстой гэж ойлгодог. Тэгэхээр та бүлгийн удирдагч одоо бас энэ бординг сургууль дээр хүүхдүүдтэй дандаа тулж ажиллаж байгаа хүний хувьд хүүхдүүд нөхөрлөх чадварыг хөгжүүлж болох уу? Нөхөрлөхөд илүү уучраа олоод, илүү хурдан ингээд дотор нь ордог те энэ чадварыг хөгжүүлэх боломжтой. Боломжтой. Ер нь хүүхдэд сургаж болохгүй, өөрчилж болохгүй ингэж байхгүй хүүхд ч аяга гоё штэ. Яг ингээд зарим зүйлэн шууд заагаа сургаж болно. Зарим нэг зүйлийн зүгээр л өөрөөрөө үлгэрлээд сурахчиж болно. Тэгээд яг нөхөрлөл дээр бол заслан бол яг сонгодог жишээ л дээ. Тэгээд би засланд бас 10-аад жил ажилласан. Тэгээд олон улсын заслангууд дээр явж байхад ч гэсэн яг хэлний бэрхшээл дээр нэг хүүхдүүд огт хэлээрээ ойлголцохгүй хэрнээ нөхөрлөөд инээлдээ дурсамж бүтээгээд одоо араас нь ингээд захаа бичээд солилцож байгаа энэ төр хичнээн хөрхөн гэж бодож байна. Тэгээ юун дээр бол ерөөсөө оролдлого хийхгүйгээр одоо ямар ч одоо өөрчлөлт гарахгүй шүү дээ. Нөгөө аяга гоё үг гэдэг шүү дээ. Бие даалгах хамгийн сайн арга бол бие даалгах. Ерөөсөө тийм өөрөөр нь хийлгэх. Тийм тэгэхээр та хоёр нөхрөл гэж хэлэх юм бол хүүхэд мэдээж нөхөрлөхгүй. Гэхдээ угаасаа энэ чинь насан туршийн дунд ч гэсэн ашиг сонирхлоороо нэгддэг. Сонирхол, хобби одоо тэр битэл улс төрийнхөө сонирхолтой хүртэлтэй үзэл дээр хүртэл нэгдэж байгаатай адилхан хүүхэд өөрийнхөө сонирхолтой хүүхдүүдтэй л өөрсдөө аяандаа болоод нийлждэг. Гэхдээ ер нь зарим нэг тохиолдолд яагаад хэсэг ганцаараа байж болохгүй гэж. Тийм. Энэ бүр ингээд жожигрох одоо эмгэх ч юм уу тэр төвшөнд хүрчээгүй л бол тэрийг бас ер нь ингээд ганцаар нь байлгах нь зүгээр. Тэгвэл бид нар бол ерөнхийдөө ажиглалтын байр суурьтай байдаг. Наримдалд байхад ч гэсэн нэг багш дунд нэг багш гадна гараа зогсчдаг. Нэг бүлэг дээр 2 багш байдаг шүү дээ. Тэгээ ажиглал хин дисконы тойрогоос гадна гэж яагаад. Тэгээ хин ингээд багийн ажиллагаа өгөөд ханийн савны хийж яхад гадагшаа яагаад. Тэгээ ихэнх тохиолдолд энд бол зүгээр нэг дуртай зүйл нь л биш байдаг. Багшаа би зурх бичих дурггүй зурдаг ажил хийж байгаа учраас би иршээ ормооргүй байна. Дуулах байсан бол дуулцдаг шүү, шүлэгчдэг ч гэдэг юм. Ийм хүүхэд байгаад. Тэгэхээр тэрийг ярилцж агаад ижил сонирхолтой хүүхдийн төстэй хүүхдийн аажимдаа нийлүүлэх. Гэхдээ ер нь бусдын өмнө яаж иж байгаа дүр хаглах, ярих, өөрийгөө илэрхийлэх боломжийг олгох хэрэгтэй. Тэгээд манай сургууль дээр бол сая ингээд төгсөгчтэй харлаа л та. Тэгээд манай сая нэлээд өндөр амжилттай төгссөн хүмүүс маань ярьж байна. Бид нар сая TBS alumni гэж нээгээд 4 удаагийн төгсөлт хийсэн учраас төгсөгчдийн холбоо байгуулад тэгээ тэрний тэргүүнээр сонгогдсон хүмүүс маань би ингээ орос сургууль сурдаг байсан. Тэгээ ээж аваар намайг нэг л өдөр ингээ байртай сургуульд яваад гэрээсээ хоолё гэж хэлсэн. Би үгүй гэд маш их уйлсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би сая төгсөхдөө сургуулаасаа явахгүй гэж маш их уйллаа гэж аа. Тэгээд чи нэг орчин нөхцөл найз нөхөд ингээд 9 жил хамт сурсан бүх хүнээ ингээд орхиод өөр орчин нөхцөлд ирж байгаа бүх хүн угаасаа шоконд орно. Яаж яагаад ковидын үе таашна гэж хэлэх үү. Гэхдээ тухайн үедээ бол ингээд характерын зөрчил гараад хоорондоо нийлэхгүй тохиолдол бол ер нь ойрын 1-3 сар бол гардаг. Ерөнхийдөө ялангуяа сургууль дээр туслан дээр бол яг зөв 1-3 хоног болоос явна уучраа авах гэж ингээ явна. Тэгээд сургууль туслангийн хөтөлбөр өөрөө арай өөр шахуу бөгөөд юм entertainment одоо зугаа цэнгэлийн гэх юм уу те хөгжүүлэх хөтөлбөрөд голдуу байдаг учраас нүүр харах боломж нь харьцангуй сургууль бол зэрэгцээд нэг академик хичээлээ бид нэр заах хэрэгтэй байдаг. Хөгжүүлэх хөтөлбөр бусад цаг маань харьцангуй жоохон бага байгаа учраас яг тэр нөгөө туслан шиг тийм хурдан нүүр харахгүй байх тохиолдол байна л да. Гэхдээ л хүүхэд ингээд огт хүнтэй харилцдаггүй ч юм уу гэртээ байхдаа хаалгаа хаачаад уцаа оролдоо суугаад байна гэдэг хүүхдүүд 3-4 хүүхэд дундаа нэг ариун цэвэр өрөөтэй ээлжлээд орох болно. Энд хүссэн хүсээгөө харилцаа үүснэ. Тийм. Давхар нь би ихлээ чи дараа нь гэдэг асуудал гарна те. Хүссэн үсээгөө харилцаа үүснэ. За ингээд ийм жижиг алхмаас ахгуулаад явсаар агаад саяны манай хүүгийн хэлдэг шиг явмааргүй энэ сургуулаасаа явмааргүй гэж ойлгох хүртэл энэ ахиц ингээд баг багаар гараад нөхөрлөлд үерхэл харилцан бие биенээсээ суралцах.
үйл явц явдсан байна гэж харж байна. Тий. Би бас нэг хоёлаа өмнө ярьж байгаа танаа сургууль дээр энэ ухаалаг утасны хэрэглээг давхар зохицуулдаг гэдэг хэлжсэн. Тэгээ ягаад подкаст сонсогчд маань жоохон гайхаж магадгүй тооч чи ягаад юм хичээлтэй холбоогүй юм ярьж байна гэхээр ягаад тэгэхээр өнөөдөр яг тань яг нөгөө цэн сайхан багш маань хэлдгээр багш нар хичээлийн хангалттай сайн заагаад байгаа. Багш нар маань үнэхээр хүүхдтэй үнэхээр сэтгэл гаргадаг Монгол багш нар бас одоо маш их хатуужилтай, тисвэртэй. Гэхдээ багш нар хичээлээ заахад, сургахад саад болж байгаа зүйлс байна тийм ээ. Одоо жишээ нь гар утасны одоо зохисгүй хэрэглээ, одоо аав ээжүүдийн хувьд бас ялцчгүй нөгөө хүүхдээ хангалттай цаг гаргаж чадахгүй хүүхдүүд нь гар утсаар өөрийгөө зугаацуулдаг одоо тийм тохиолдол айл болгонд байгаа. Тэгэхээр boarding school дээр жишээ нь ингээд утасны хэрэглээ ямар байх вэ? Бүр хураагаад авчаар яадын эцэг эхтэйгээ яаж нөгөө харилцах боломжийг бас гаргаж өгдөг бай. Аха. Хүүхд хамгаалалт талаасаа хүүхүүд ер нь яг өссөн үедээ тусламж авах үедээ ар гэртэйгээ холбоо барих утас бол зайлшгүй байх хэвээр. Тэр утгаараа давхартаа одоо дотор байрны багш нар одоо шаардлагатай үед багшийнхаа утсаар яриарай гэдэг өрөөтэй. Тэгээ багшийнхаа утсаар ярьж болдог. Харуул хамгаалтын ажилтны утас байгаа, дахиад суур утас байгаа, дээрээс нь ангийн багшийн утас байгаа. Шаардлагатай тохиолдолд холбоо барих бүх утаснууд ер нь бол нээлттэй. Гэхдээ одоо энэ ухаалаг утасны хэрэглээг тодорхой хэмжээнд одоо хязгаарлах нь зөв гэдгийг бас нэг бич зохиоцсон юм бол бас биш. Монголд бас өмнө нэг тийм айхтар дэлгэрсэн байсан зүйлч бас биш. Энэ өөрөө шалтгаантай. Нэг тэгвэл та бас сонсч ирсэн байх нөгөө нэг юм тэнэгрэлийн үе эхэлж байна гэд нэг юм бодхоо байсан. Бүх юм смарт болсон. Үг ингээл бичиж байгаа л алдан гут засаад өгчдөг. Тэ ингээл эсэ бичиж чадахгүй бол чаа бид рүү ороод ингэждэг. Тоглолт үзэж байхдаа тэрийг таашаахаас илүү ингээ рекорд хийдэг. Дараа нь юу үтснээ бараг сандгүй хэмжээний ой тогтоолт жаахан муутай, сэтгэн бодох одоо чадвар жаахан султай бүх юмыг ингэж одоо скрин те ямар нэг юм ухаалаг одоо үйлдвэрийн системд даатгсан нэг юм уу эхэлж байна гэсэн нийтлэл би уншиж ирсэн. Тэгээ нэрээ бодоод исэн чи би хүртэл өөрөө зарим бичиж чаддаг үгээ бичиж чадахгүй байх хэмжээнд яг л би бичих шаардлагагүй миний өмнөөс бичдэг төхөөрөмжүүд нь гарчдаг болцсон байгаа. Тэгээд за нэг ийм зүйл байлаа. Энийг нүдээр харах, өөрөө биеэрээ мэдрэх, энэ цэвэр агаарыг амьсгалах, ой санамжтандаа үлдэх, найздаа яг нүүрлөө харж байгаад хайртай шүү гэж хэлээд баярлж байгаа царайг нь хараад энийгээ меморинда ой тогтоолтонд ингээ хадгалаад үлдэх энэ гоё мэдрэмжийг энэ үеийн хүүхдэд мэдрэхгүй өсчих үедээ гэсэн нэг эмзэглэлийг би эндээс нийтлэл дээрээс олж харсан. Хоёр дахиад Америкийн тухай асуудал. Би эндээс хүүхдүүд аваад явсан чинь би өөрөө ч анхаас яг Америкт хөл тавьж үзчихсэн юм л та. Тэгсэн чинь хүүхдүүд маань эмхтэй хөхтөд байсан нэг ялста. Freedom тэ ингээд их чөлөөний олсод хастаа очин мачинстаа багш одоо таны өгөөнд орохгүй марахгүй гээл. Ахын тэгэл явлаа. Тэгээ бид нар очисон чинь нөгөө Camp Friendship гэдэг одоо бараг 60 гаруй жилийн туршлагатай тийм хувийн цуслан байдаг. Тэнд очиад ингээд байрлсан чинь очингот нь хүүхдүүд уцыг хураагаад авцсан байхгүй. Нөгөө хэд чинь нөгөө эрх чөлөөний орон гэдээ явсан нөхдүүд. Тэгээд гайхсан. Хүүхдүүд ч гайхсан, би ч гайхсан. Зөвхөн надад утас байна. Гэтэ миний утас орой 10-аас 11 хүртэл Wi-Fi-тэй. Ганцхан нэг л газар очиж би Wi-Fi орж болно. За тэгээд яагаад гэдгийгсэн чинь одоо ингээд манай хол байгальд байрладаг. Тэ ингээд хүүхдүүд яг энэ мэдрэмжийг амьдаар авах хэрэгтэй. Хэрвээ та ухаалаг утсаар ингэх байсан бол компьютерийн сургалтууд одоо зуны сургалтууд зөндөө байсан. Тийш явах хэрэгтэйсэн. Гэл ингээд хураагаад авчлаа. За тэгээд би хүүхдүүдийнхээ өмнөөс нөгөө зургийг аваад ингээд яваал. Гэтэ тэр хүүхдүүдийн мемори тэр дурсамж гайхалтай гоё болцсон. Ер нь айгу зөө юм билээ. Гэхдээ тэнд бол бүр ингээ бүрэн хаачдаг юм билээ. Тэгээд тэгэхээр хүүхдүүд бол ар гэрээсээ бүрэн ингээд холбоод сгаарлагдчихгаар яж хат өөр улсаад өөр хилтэй газар очсон ч юм уу жоохон шокийн байдал байгаадсан. Тэгэхээр хурааж авах нь бол зөө юм байна. Энэ нь хүүхдтэй айгу ээлтэй юм байна. Яг гол зүйлдээ төвлөрдөм байх гэдгийг харсан. Гэхдээ ойртоос байхгүй бол бас болохгүй мэн ч гэдгийг тэндээс харсан. Ингээ саяны одоо сургууль дээрээ шууд ихний алхам уцсгүй гэдэг зүйлийг аваад эхэлж байгаа. Тэнгүүд хүүхдэд дагаад томчуудын ухаалаг утасны хэрэглээч гэсэн ерөнхийдөө ингээд багасаад одоо утасны хичээл сургалтынхаа үеэр багш нар янмарваа нэгэн одоо девайс ухаалаг төхөөрөмж ухаад авахгүй, чат ирээд авахгүй энэ төр ингээд ерөнхийдөө эрс багасаад айл нь гол зүйлдээ төвлөрөх боломж олгочихж байгаа. За тэгээд нөгөө тооны машингүй гар утасгүй рекорд хийгээд ингээд voice record хийгээд авчин гэсэн юм байхгүй хүн чи яах юм тархины ажиллаж. За ингээд тарих ажиллаж байгаа тарих өөрөө хөгжин юмаа сурна. Энэ device форматлагдаад эсвэл хакер дуулчлаа гэж ятхад энэ мэдээлэл эндээ үлдэнэ. Гайхалтай. Хүний тархинаас илүү гайхамшигтай төхөөрөмж байхгүй гэж би хувьдаа боддог. Гэтэл бас нөгөө нэг түрүүн хэлсэн автобусны хувьар баг зэрэг өөрчлөгдсөн гэдэгтэй адилхан бид нэг цаг 30 минут анх өгдөг байлаа. Тэгээд эренгүүт ер нь
бас өмнө нь бас бординг сургуулиудыг ч гэсэн судалж байхад нөгөө бие биенийхээ зохисгүй бичлэгийг хийх, олон нийтийн сүлжээнд тавих гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд ер нь дэлхийд даяар өсвөр насны. Өсвөр гэлтгүй ер нь хүн төрөлхтөнд бүх хүмүүс байгаад байдаг учраас ер нь цагийн хязгаарт оруулах юм байна гэд 30 минут руу буулгаж өгөөд тэгтэл 30 минутад маань бас арай багтаа тэр нэг 30-аас 1 цагийн хооронд 30 минутаас 1 цагийн хооронд хүүхдүүд утсаа аваад арга гэртэйгээ холбоо бариад тэгээд хөөрхөн аппликейшнуудынхаа notification мэдээллүүдийг шалгаад өгөхөд яг 1 цаг таарж байгаа. Тэгээд яг энэ амьд мэдрэмжтэйгээр дискодж байгаа. Яг нүрлөөгөө хараад багштайгаа ярилцаад санал сэтгэлээ солиос суралцж байгаа хүүхдүүдийн сурлагын чанар богино хугацаанд агч байгаа байдал. За тэгээд тэр нөхөрлөл, тэр дурсамж бие биенээсээ салж чадахгүй ийм одоо дурсамж бүтээж байгаа байдал гэдэг бол энэ утасны хэрэглээг зохистой хэмжээнд хүргэсний үр дүн л гэж харж байна. Тэгэхээр ялцчгүй нөгөө гар утас бол одоо маш хурдан төхөөрөмж учраас дагаад бидний ой санамж их богсдог. Ер нь өөртөө анзаараад үзэх юм бол бид нар чинь дээр үед нөгөө утас цээжилдэг байхад хичнээн 100 хүний гэрийн дугаарыг цээжилдэг байсан чинь одоо ерөөсөө шинэ танилцуулгынхаа дугаарыг цээжлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүүхдүүдийн ялангуяа хөгжиж байгаа тархины хувьд бол гар утасны хэрэглээг бүр ингээд маш бага байлгах нь өөрөө энэ хүүхдүүдэд манай зарим эцэгчүүд ихтэй утсаараа зөндөө юм сурж байгаа штэ гэдэг ч юм уу. Гэхдээ сургууль дээрээ сурж байгаа юмнаас сатарах тэг төглөж чадахгүй байх эсвэл нөгөө гар утсаа аваа авчаар хичээл дээр тэрэн рүү санаа нь яваад идэг иймэрхүү зүйлс аюул ажиглагддаг. Хичээл сургалтаас гадна энэ дээр бас нойрны асуудал гараад ирдэг. Утсаа оролдоод унтахгүй, унтаагүй хүн хүүхдүүд битгэл бид нар ч гэсэн дэгдэг шүү дээ. Ер нь бол яг гэрэлтэй орчинд угаасаа л нойр. За тэгээд хамгийн сүүлд үдсэн ямар нэгэн зүйлээ зүүдлээд өглөө дутуу ингээл тэгээд нэг юм дутуу нойртой хүмүүс хоёр талаасаа уулзгаар тэнд ямар асуудал үүсгүү. Тэгтэл өсөж яваа хүүхдэд нойр ямар чухал лээ. Тэгээд ер нь хідэн цаг унтах хэвээр, яагаад унтах хэвээр, унтж байгаа чиний бид юу болдог гэдгийг бол дотор байран дээр маш их ярьдаг. Тэгэхээр яг нөгөө цаг 30 минут аваад бусад бүгдээрээ уцаа хураалгаад орой нэгдсэн байдлаар хурлаар хийгээд за өнөөдөр ингэсэн шүү. Маргааш ингэн шүү. За нэг жоохон нэмгээ хувцлаад энэ гадаа намар болж байна. Хүүтэн болж байна. Ингээ гэдэг зөвлөгөөгөө өгөөд хүүхдүүд бас хэлэх санаа байвал хэлээд байрны багш ерөнхийдөө оройн тойрог буюу тэр одоо хурлын дүгнэлт өдрийн дүгнэлт хурлаа хийгээд ингээ амархаад хүүхдүүд 20-с 22 цаг 30 минут гэхэд яг сайхан унтчихж байгаа. Өглөө 6 цаг 30 минутаас эхлээс сэрхээр 7 цагаас 7 цаг 30 минут цаашлаад 8 цаг бүтэн унтаас ирж байгаа хүүхэд цэвэр агаарт ямар гоё сэрхүү. Тэгээд тэр гоё тарих юмыг яаж хурдан хүлээж авах вэ гэдэг чинь хоорондоо ингээ локт холбоо нь хүртэл аюу сайн байдаг. Тэгээд нөгөө boarding school-ийн талаар би ингээд бодож байхдаа манад ч маш олон boarding school-ууд яг үндэ байдаг. Бид нар одоо сумын дотор байртай сургууль, аймгийн төвийн дотор байртай сургууль гэж байдаг. Тэгээ яагаад би ингээд boarding school-ийн талаар нэлээд нухтай бодож үзсэн бэ гэхээр улс орон даяараа ингээд хүүхдүүдээ бид нар чинь сургана гээд сумын төв дээр ч юм аймгийн төв дээр аваачаад сургадаг. Гэтэл дотор байран дээр маш олон хүүхдээ ирэхин төршлүүд гарч ирдэг. За жишээ нь 0 гадаа одоо болтол Монголд гадаа модон жорлонтой дотор байрууд байгаа тий. Тэгээ хүүхдүүд маань нөгөө бага насны хүүхдүүд ялангуяа жорлон руу орохоос айгаад модон 0 руу орохоос айгаад шээсээ барьдаг ч юм уу эсвэл өвөл болохоор тэрийг хаачдаг 10 цаг гэхэд гэдэг ч юм уу тиймгүй зарим хүүхдүүд маань одоо шаардлагатай үедээ 0 орч чадахгүй болдог ч юм уу мэдээж бид нар хүүхдээ унтуулах гэж байгаа гэхдээ бас нөгөө байнга нээлттэй байх хэвээр одоо өрөөнүүдийн нэг бол 0 өрөө байдаг те тэгээ дотор байр одоо зарим нэг сумын дотор байраа яваад үзэх юм бол цонхон агархай халаалтгүй хүтэн за тэгэл одоо байгаа тогтчлолт нь нэг тийм хуучирцсан тий санхүүжилт муутай ч юм уу юм байдаг. Тэгээ би юуг айгуух эхлэхийг хүсдэг вэ гэхээр одоо нөгөө нэг боловсролын чанарын стандарт гэдэг дээр давхрын дотор байрны ая тухтай боловсон 0-той халуун хүтэн устай энэ бол одоо тавигдах наазахын шаардлага. Тэгэхээр сумын одоо засаг дарга нар юм уу аймгийн засаг дарга нар сургуулаа сайжруулъя тэ аймгийнхаа сумынхаа сургуулийг сайжруулах гэх юм бол бас энэ таны түрүүнийхсэн эмпати юм уу тэрэл ч юм уу шинэ бординг скуулуудыг очиж үзээд ямар орчинд хүүхэд сурах хэрэгтэй юм бэ гэдгийг хараасаа гэж аягүй боддог байхгүй юу. Яагаад тэгэхээр хүүхэд сумын төвийн дотор байр яагаад тийм амар байх хэрэгтэй юм бэ те. Зөвхөн хүүхдийн гэр штэ бид нар өөрийнхөө хүүхдийг тийм юмд амьдруулъя гэдэг юм бол яг ямар санагдах вэ те. Тэгэхээр яг нөгөө бид нар ингээл мэдээж хувийн байгууллагууд бол хүн болгоно хүртээмжтэй биш байдаг. Гэхдээ энэ бас нэг жишг тогтоож өгч байгаа байхгүй. Хүүхэд ийм орчинд амьдрах хэрэгтэй. Хүүхэд ийм орчинд одоо сурах хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхээр бас нөгөө boarding school-ийн оруулж ирж байгаа нэг жишгэн гэх юм бол манай улсын төрийн өмчүүдийн дотор байруудад бас тавигдах шаардлага жоохон дээшлэх болов гэж найдаж байна. Ер нь юм дотор байрны стандарт гэж юм байдаг. Танад жишээ нь авах зөвшөөрөл авахд ямар хөө шаардлагуудыг төрөөс мэргэжлийн хяналтаас тавьдаг вэ?
Дотоод байртай сургууль манайх чи ядаж байхдаа яг нөгөө хатас зайдуу байрлаж байгаа боё дид бүтцтэй бүгдийг нь өөрсдөө шийдэж байгаа нөгөө гүний худаг, нам даралтын зуух гэд бүгдийг нь ингээд шийдэж байгаа учраас ер нь бол бас чамгүй олон зөвшөөрөл авна л да. За энэ чинь тухайд мэрэгжлийн яналт гэж байсан. За улсын комисс гэж байна. Улсын комисс хүлээж авна авахтаа нэг хүүхдэд ноогдох барилгын чанараас гадна нэг хүүхдэд ноогдох одоо метр квадратын асуудал хүртэл яригдана. Тэгээд би таны саяны хэлсэн дээр нэг зүйлийг хэлхийг хүсэж байгаа. Юу вэ гэхээр энэ ер нь ялангуяа энэ төрийн байгууллагын ч гэдэг юм уу хувийн сургуулиудыг ер нь өгөөсгөхөөс илүү ингээд суралцаасан. Энд чинь ингээд нэг юм гарц гаргалгааг одоо гаргаж штэ. За дахиад нэг юм. Хувьч бай, хувьсгалч бай, айлч байгууллагын удирдлага эсвэл шийдвэр гаргадаг хүмүүс жоохон эмпатитэй бай. Та тийм өрөөнд өөрөө амьдрах юм уу? Эсвэл яг та тийм өрөөнд хүүхдээ байлгах юм уу? Яагаад таны хүүхэд байж болдгоо хэрнээ хүний хүүхэд байж болоод идэг. Та хизээч тийм сонголт хийж амьдрахгүй хэрнээ өөр хүн амьдрч болтын. Тэгэхээр одоо бид нар хүүхдүүд ихээ зүгээс бол ер нь оронд нь ингээд өөрсдөө тавьж үзэн штэ. Би оюутан махта өөр оюутны байранд амьдарч үзсэн. Оюутны байрны стандарт чанар тэр анхдагч хэрэгцээ бол бас хэцүү штэ. Ер нь бол өстой нөгөө эрийн сайндаа гэдэг шигтэй эмийн сайндаа ингээд төгссөн тохиолдол үнэндээ байж тэр аюулгүй байдал, ариун цэврийн тухай бол бас хэцүү. Тэр зовлон би бас мэддэг учраас дээрэс нь нарийн тал бол өөрөө бар ISO авчихсан олон улсын байгууллага. Энд бол яг чанар стандарт гэдэг зүйл хүүхдтэй холбоотой, ялангуяа байрлагатай холбоотой чанар стандарт гэдэг зүйл бол нарийн талаар яригддаг. Би тэгээд яг тэр галтгоонд буцалж исэн хүн учраас хүүхдийн өдрийн хоол, ноором ямар байх хэвээр гэдгийг, за хүүхдийн хүнсийг яаж татаж аваад ямар бичиг сажигтай байх хэвээр яг тэрнийх нь дагуу авдаг. За манай дотор байрны хувьд гэхтэл 5 давхар дотор байртай. Тэгээ хүүхдүүд маань гуруулаа болон дөрүүлээ гэсэн. Тэгэхээр нэг хүүхдэд ногдох метр квадрат гэхэд хамгийн багадаа 5-аас 6 метр квадрат нэг хүүхдэд шүү дээ. Тэгэхээр өрөө болгон дотроо одоо угаалт уур, одоо суулт уур шүршүртэй байж ах жишээтэй. Тэгэхээр нэг хүүхдийн анхдагч хэрэгцээ бие засах одоо ариун цэврээ хангах хэрэгцээг ер нь бүр хангаж яах гэж үзэж болно. Миний амьдарч исэн дотор байранд бол тийм зүйл байгаагүй. Тийм тэгээд тэрийг мэддэг учраас бид нар бас манай үүсгэн байгуулагчдаас эндээс аюу сайн ажиллаж өгсөн гэж боддог. Тэгээд ер нь цаашдаа бординг сургууль дэлгэрэх янзтай юм шиг байна. Тэгвэл энийг бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Би өөрийнхөө хүүхдийг ямар өрөөнд амьдруулмаар байгаа юм, ямар орчинд байлгамаар байгаа юм, ямар орчинд бий засуулмаар байгаа юм гэдгээ аюу сайн бодолцож үзээрэй. Мэдээж чанар стандартыг ном журмынхаа дагуу баримтлахаас гадна. За тэгээд дотор байртай сургууль гэдэг утгаараа ер нь боловсролын байгууллагаас ингээ мэрэгжлийн толгой байгууллагуудаас их олон шалгалт ирдэг. Гэхдээ байртай сургуульд илүү олонтоо ирдэг гэж ойлгодог. Яг тэгэхээр манай жилдээ 2-3 шалгалт бол заавал ирдэг. Тэгээд чиглэлээр ирнэ л дээ. За нэг нь бол одоо хүнс аюулгүй байдал гэх юм бол нэг нь яг сургалтын стандарт чанарын асуудал. Нөгөөх нь яг тийм хүүхдийн амьдрах, сурах орчин нөхцөл, хоол хүүхд хамгаалалт талаас ингээд шалгалтууд ирдэг. Энийг бол бид нэр шат чатанд ингээд даваад гарсан. За тэгээд тийм одоо энэ хамгийн анхдагч хэрэгцээ уух, идэх, усны аппарат нь хангалттай бай. Хүүхэд өссөн үедээ халуун хөт ус аваад уучдаг бай. Ариун цэврээ захиах бие засах. Нэг хүүхдэд ногдох нойлын хэрэгцээ хангалттай бай. Манай сургууль бол дээдл нь 280-аас 300 хүүхд хүлээж авах гээд бодохоор нэг хүүхдэд ногдохоор ариун цэвэр шүршүүрийн тав бүр хангалттай хурж байгаа. Харамсалтай нь улсын сургуулиуд ялангуяа өдөр нутгуудад маань бас би өөрөө ч бас орон нутагт төржсэн. Ер нь байдал ямар байдгийг бас мэднэ. Манай сургууль дотор байртай байсан. Тэгэхээр ер нь хангалттай биш байгаа гэдгийг бол мэдчихэж байгаа. Тэгээд хувийн хвшлээсээ заавал хувь гэлтгүй ер нь төрүүлээд явж байгаа. Сайн явж байгаагасаа сураа судлаад яваасай л гэж бодож байна. Манай сургууль дээр жил хагас өмнөхө нийслэлийн зүүн бүсийн одоо ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хурал болсон. За тэр үеэр бол захирлууд ирж манай дээр орчин нөхцөлтэй танилцаад ингээ явсан. Тэгээд тэр багш нар бол маш их санаа авлаа. Ийм байх хэрэгтэй байна гэдэг зүйлийг хэлж исэн. Тэр нь тэднэртэй ч хэрэгтэй, биднэрт ч бас энэ урмын үгийг сонсох нь их таатай байсан. Тэгэхээр ер нь дотор байртай сургуулийн стандарт гэж байгаа хүүхд хамгааллын бодлого одоо юу гэдгийг хоолны стандарт чанарга бүх юм нэг стандартчлагдсан нэг ногоон ном бий. За тэрийг ерөнхийдөө эхний байдлаар барьж аваад явхад болол эцэг эхчүүд бол тэрийг хайгаад үзэхэд бол яг энэ шаардлагыг хангасан сургууль бий өгөх ёстой юм байна. Манай сургууль хангаж ийн үү гэж харж болно. Тэг интернетээс би өнөөдөр харамслан авчирсан. Линкээ тавьчих тий. Тэгээд би бас энэ одоо бординг гэдэг орчны тухай ярьж байхдаа яагаад вэ гэхээр
хүүхдийн сурах орчинд бид нэр ингээл сайн багш байна уу, сурах бичиг, хичээлд нь маш их анхаардаг боловч тухайн хүүхд 0 орох боломж байна уу? Завсарлагаараа 0 орж болж гин үү? За усын сургуулиуд дээр хүүхэд ус уух одоо ус хариуцагч байна уу тий? Би ингээд анх би өөрөө хувийн сургуульд ажиллаж эхлээд тэгээ манай сургуульч болгондоо л ус цэвэрсүүлэгчтэй давхартаа хэд гэдэг 0-ийн өрөөтэй тэнд бол одоо багшийн 0, сурагчийн 0 гэсэн ялгаа ерөөсөө байхгүй. Яг ижлэх ариун цэврийн. Тэнийг удаа манай сурагч над дээр гүйж ирээд багшаа 2 давхрын тэр 0-ын засаг болчих гэж хэлжсэн байхгүй. Тэгээ би тэрийг сонсчоод за багш нь ингээд өөрчлөгч хичээс асуугаатхаа гэх тэг ингээд авчирч өгчөөд ер нь ингээд усын сургуулиуд дээр 0-ын зас байдаг уу? Усын сургуулиуд дээр савн байдаг уу гэж бодсон байхгүй. Яагаад бид нар хүүхдүүд өдөржин цагаан өнгөрөх газар хамгийн анхдагч хэрэгцээ болсон 0 нь хангалттай байна уу? Ус нь тий гожж гин үү, гожихгүй байна уу? За тэр зарим газар би яг өөрөө усын сургуулиар явж хат ингээд 0-ын нэг хаалт нэвтэрсэн учраас тэр 0-ыг ашигланаас гаргацсан ч юм уу тий. Тэр та ингээд таны хүүхэд өдөржингөө сургууль дээр байхад 0 орох гэж ганцхан 0-тэй өчнөө олон хүүхд хуваалцдаг гэж бодоод үзэх юм бол бид нар усын сургууль тавигдах шаардлагуудаа нэмэр байгаа байхгүй. Илүү их юм нэхмээр за ялангуяа сумын төвд хүүхдүүдэд сургаж байгаа, аймгийн төв дотор байранд сургаж байгаа хүмүүс яг таны хэлдэг ногоо ном гэдэг стандартын дагуу тэрийг нэхэд бас ийм байдаг гэдгийг мэдэж амар байгаа байхгүй. Яагаад сумын төвийн дотор байр яагаад тийм муу байх хэвээр? Яагаад энд гоё орчинд ая тухтай байдалд хүүхэд сурч болохгүй гэж тэгээд ерөөхдөө ер нь энэ дотор байртай холбоотой маш олон асуудлуудын нэг нь бол ялцчихгүй ая тух. Ая тух сонирн бишээ гэдэг. Гэтэл хүүхэд тухгүй үедээ юм сурч чадах уу те. Бид нар өөртөө ингээд тухгүй байхдаа нэг халаалт тасарсан 2 хоног л гэртээ ямар хүндрэлтэй байдаг үлээ те. Эсвэл нэг халуус тасраад 3 цаг болоход бид нар өө яасан хэцүү юм бэ гэдэг. Яагаад бид нар хүүхдүүдэд энэ орчин жил тойрол төвчих хэвээр тэгээ бүр хажуугаар нь хичээл сур гэж шаарддаг байдаг. Надад яг энэ нөгөө хүүхэд төвтэй биш хандлага юм байна. Бид нар ер нь л энэ хүүхдэд юу ч байсан яах вэ гэсэн юм хандлага айгу бэхжсэн юм байна гэж айгу бодсон дотор. Тэгээ ер нь хүний эрх бас хүүхдийн эрхийн асуудлууд бодлоо дөрөв ярьжсэн. Тэгээ яалтчгүй хүүхдийн эрх ингээд бид нар аюу хөтгдэлтэй хүүхдийн эрхийг хамгаална гэдэг. Гэтэл хүүхдүүд хоорондоо тоглож аваад муудалцаад аль эсвэл бүр санамсруугаар бие биенийхээ эрхэд алдсан ч юм уу муудалцсан байдаг. Тэгэхээр таны сургууль дээр энэ асуудлуудыг яаж шийддэг вэ? За би түрүүний нөгөө сургууль дээр ер нь эцэг эхчүүд юу шалгаасаа ер нь чанар стандарт гэсэн хоёр асуултан дээр нэг зүйлийг хэлээг өнгөрсөн байна. Аюулгүй байдал, ариун цэврийн асуудал бол нэн чухал. Дотор байртай сургуульд ер нь яг дотор байргүй ч гэсэн сургуулиуд ингээ хичээлийн жил эхлэхэд багш нар бүгдээрээ цагаан дэвтэр гээд бөглүүлээд онцлогоонд ордог. Одоо ямар нэгэн халдвар өвчнөөс өвчлөн сэргийлэх зорилгоор маш олон хүүхдэд зэрэг харьцаж байгаа учраас тэр утгаараа ер нь заавал хагас жил тутамд манай сургууль бол хагас жил тутамд бүгдээрээ эрүүл мэндийн үзлэгт ордог. Энэ нь хувь хүндээ ч ашигтай. Багш ажилд өөрөө өвдөхгүй байх. Нөгөө талаараа янз бүрийн одоо халдварт өвчнөд харахгүй байх. Үйл ажиллагаа тасралтгүй явуулах ийм гол. Тэгэхээр энийг бол бас асууж лавлж явах хэрэгтэй. За өдөр тутамдаа ямар цэвэрлэгээ орж ийн, ямар бодисоор хариуцгаж ийн, хүүхэд авахаас өмнө хариуцгал халдваргүй хийж гин үү, усныг ямар савнд нөөцлж ийн. За ус тэр усны аппаратуудын шүүлтүр гэж солигдож байна уу гэдэг асуудлыг бас асууж байх хэрэгтэй. Яагаад тэр энэ бас бид нар нөгөө энэ болгоныг өөрсдөө тайлгнадгүй л байсан байлээ л дээ. Ингээд жилээс жил сайжраал ойлголцоол явж илэн тэгээд энд бүх үйл ажиллагааг бид нар хийдэг хэрнээ эцэг эхчүүдэд таниулаг байсан аахгүй. Тэгээ тэрэн дээр бас нэг жоох үйл ойлголцол гараа. Тэгээ бид нар бүх зүйлээ угаасаа хийцэн байсан. Тэгээд тэрийг тайлагнаад ингээд хоорондоо сайхан ойлголцол гараа хүрсэн. Тэгэхээр нөгөө анхдагч хэрэгтэй саяны нойлын ариун цэврийн асуудал байна, аюулгүй байдал байна. За тэгээд харан хэлтийн асуудал дахиад гарч ирнэ. Манай сургууль жишээ нь ойролцоогоор 90 гаруй камертай. Одоо ингээ кампус ингээд манайх чинь машаатай юм өөр ингэсэн юм орчин байгаа. Гадагшаа дотгошоо чиглэсэн бүх анги танхим хүүхдийн амардаг өрөө буюу нөгөө амьдрдаг 3-аараа 4-өөр амьдрдаг өрөөс босоод бүх газар камертай. За энэ нь хяналтын камер гэхээс илүү аюулгүй байдлын үүднээсээ гэж ойлгож ерөнхийдөө болно. Тэрүүний асуулт нь юу явжсэн чинь би юу явчих вэ? Зүгээр хүүхдийн эрхийн одоо асуудлууд эрх зөрчигдчлөө ч гэдэг юм уу. Энэ асуудлуудыг одоо эрх зөрчин гэдэг чинь хүмүүс заавал ингээд зөрчигээ зөрчдөг биш ээ. Санамсаргүйгээр, мэдлгүйгээр хүүхдүүд хоорондоо тоглож байгаа. Тэгэл аав ээжүүд маань одоо сонсоол шууд айгуу их те хүн чинь ингээд сэтгэл хөдлөлөөрөө шууд хандаал танаа сургууль чинь гэсэн байна гэл тиймэрхүү асуудлууд айгуух гардаг. Тэгэхээр ер нь энэ хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд танах ямар хуу арга хэмжээ авах бас дээр нь эцэгчүүд бид нар юуг мэдчих хэвээр. Хэдүүлээ ер нь хаана бүгдээрээ хүүхэд багш сурагч сургууль ер нь бүх хүн миний эрх бусдын эрх хязгаарлагдана гэдэг зүйлийг л аягүй сайн ойлгож явах хэрэгтэй гэж бодоод байгаа. Би л эрхтэй чи эрхгүй биш бид бүгдээрээ адилхан эрхтэй. Тийм чи ингээд одоо гэрэлтэй унтдаг би гэрэлгүй унтдаг
Гэтэ хоёлаа унтах хэрэгцээ байгаа даа. Дундаа ишт яах юм. Чи нүдэндээ идэг юм яах юм уу? Эсвэл тэ би гэрэлгүй унтаж сурах юм уу? Ийм л асуудал чинь. Нэг ингэ зөвшөлтийн замаар шийдвэрлэх гэж ерөнхийдөө оролдох хэрэгтэй. Эрхийн зөрчлийн асуудлыг одоо юу гэдгийг өөрийгөө болон бусдыг гэмтэх. Тэ хүмүүс ингэ зөвхөн ингэж байгаа юм. Бусдыг гэмтээчгээр л тэрийг асуудал гэж хараад байгаа. Үгүй. Хүүхдүүдийн дунд өөрийгөө гэмтэх асуудал байна. Нилээн их ингэж ажиглагдаж байна. Биеийн салбарт орохоос өмнө ч хүүхдийн байгууллага цусланд өөр олон нийтийн үйл ажиллагаа хийгээд залуучуудын нэвтрүүлэг хийгээд явж байхад ч тэр бас энэ өөрөө бас өөрийнхөө эрүүл явах эрхийг зөрчиж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр энэ аль алийг ингэж авч үзээд бид нар бол эренблэхийг хичээж байгаа. Манад боловсролын сэтгэл зүйч байгаа, нийгмийн ажилтан, байрны багш, төвлөрсөн үйл ажиллагаа хариуцсан багш. За менежер, удирдлага ингээд шат чатандаа нийлээд хүүхд хамгааллын баг байна. Ер нь хуулиараа ч ингээд баг бүрддэг штэ энүүгээрээ. За энэ дотроо за дээрэс нь ёсцын хороо гэж манай сургуулийн одоо том жижиггүй айдаг гэж хэлэхөө тий бас нэг юм тий нэг айхгүй ч гэсэн айгүй тий бас нэг юм ёсцын хороо нэг бурал болох гэж байгаа мó ёсцын хороогоор орчих үе гэсэн имэйлттэй явдаг. Манай дээр хамгийн их одоо тогтмол үйл ажиллагаагаа чанартай явуулдаг газар бол манай 900 дэд хороо байж байгаа. Тэгэхээр энэ дээр бас авч үзээд хүүхдүүдтэй байгуулж байгаа уруулсан гэрээн дээрээ эхний удаад өөрийнхөө болон тий бусдыг одоо эрхэнд халтсан зөрчсөн ямар сургуулийн дүрм журмыг зөрчсөн асуудал гарах юм бол эренбилж үзэж байгаа эхний ээлжинд өөрт нь ойлгуулах. Өөрийн шийдвэрлэх гэж оролдох, өөрийн ухааруулах гэж оролдох. Дараагийн удаад ар гэрт нь уцаар мэдэгдэх. Бид нар ч нэг өдөр тутамдаа уулздаг учраас уцаар мэдэгдэх. За тэгээ имэйлээр явуулах. Хүүхэд өөрөө одоо гимшлийн байд муучлалын захаагаа бичих, амлалтын захаагаа бичих. За ингээд дараагийн удаа ёс зүйн хороогоор орох, захирлын зөвлөл гэдэг ингээд томроо явцдаг юм шат чадандаа шийдвэрлэх гэж хичээж байна. Гэхдээ ер нь хаанаа л яагаад болохгүй юм гэдгээл ойлгох тал дээр л ажиллая гэж бодож байгаа. Би түрүү эмпати чанарын тухай ярьсан. Ер нь багш хүмүүст байх, хүнтэй ажилтдаг хүмүүст байх хэвээр бүр номер 1 шалгуур юм уу гэж би ботсон штэ. Өөрийнхөө ингээд 7 цаг тасралтгүй суугаад 7 янзын хичээл үзэж байгаа 12хан настай хүүхдийн оронд өөрийгөө нэг удаа тавьж үзээд аргагүй дээ ядарч байгаа гэд ойлгочдөг багш байх. Эсвэл бас нэг тэр нэг жаахан хүүхдийг эсвэл өсөж яваа 15 6 та хүүхдийг хараад яг өдийн настан дээр чи садгаа мэддэггүй шүү гэдгийг мэддэг тоогооч байх. Тэ ингээд гэрээсээ хол би ч нэг тусланд яваад 7 хоногтой гэрээ санаад та нэрээ алангаа алдж шүү гэдгээ санаж идэг эцэг их байх. Тийм одоо эмпати чанартай хүмүүс байж энэ эрхийн асуудлыг шийдэн мэдээж хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн одоо хамгааллын багийн жилийн бодлого бүх зүйл цаасан дээр байж байгаа. За энийг бол ингээд би гэлтгүй ингээд одоо хүүхд гэр бүл залуучуудын тий одоо шинжилсэн агентлагийн бодлого руу ороод харахад захын эцэгийг хасраа хамгаалагч эмээ өвөө та бид нар уншиж болно. Гэхдээ бодит байдал дээрээ бид нар заримдаа яг за энэ асуудлыг ингэж шийдэн гэдэг ингээд хууль ингээд ягаад шүүх хуралдаанаар орж байгаа юм шиг шүүх үг гэвэл бас үгүй. Энэ чинь хүүхдийн асуудал. Дээрээс нь хүүхдийн эрхийн асуудал хүүхдтэй холбоотой энэ зөрчлийн асуудлыг шийдвэрлэхдээ нууц хамгаалах, нууцыг хадгалах тухай бид нар заашгүй ярих хэрэгтэй. Томчууд дээр ч гэсэндээ ингээл хүн хэлж болохгүй шүү гэдэг юм явж л. Өдөр тутамдаа 24 цагаар хамт байж байгаа хүүхдүүд хоорондоо энэ донд нууц явж л. Айл болгоны ард хүүхд болгоны ард нэг гэр бүл болгоны ард ямар нэгэн хүндрэлтэй асуудал байж л. Энийг харилцсан одоо эдгээр чи ярилцсан, солилцсон хямран бидний нүдээр том жижиг харагдаж байгаа боловч нөгөө хүүхдүүдэд нөгөө аргын асуудал асар том харагдаж тэрэндээ ингээ ядарч байгаа, зовж байгаа. Тэгээд тэрийг янз бүрийн байдлаар илэрхийлж нөгөө эрхийн зөрчил гараад байгаа байхгүй. Тэ ингээд нэг юм дар гэрт магадгүй хүчирхийлэл байдаг хүүхэд яг тэр аргаараа асуудлаа шийдэх гээд хүний биеийг хохироох. Эсвэл бас дахиад нэг юм ар гэрийн юм уу ямар нэгэн байдлаар орчны нөлөөллөөр өөрөө нэг юм хохирох мэдрэмж аваад одоо тэрийг илэрхийлж чадахгүй хүн өвтгөө дэмий юм байна гэдгээ ойлгосон хүүхэд өөрийгөө гэмтэх гэх мэтчлэнгээр ингээд эрхийн зөрчлүүд гараад идэг тал бий. Багш ажилтны зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ гэхлээр бид нар нэгдүгээр хүүхдүүдээ эхний ээлжинд хүйсийн болон насын хүндэтгэж जैन өөрийнхөө үеийнхэнтэйгээ байг. Би бинийгээ одоо наснаас шалтгаалсан бүлий тэ ингээд ялгуулан гадуурх дээрх асуудал байхгүйднээс дотор байранда нэгдүгээр хүйсээр нь охид хүүгүүд. Хоёрдугаарт манайх чинь хөвгүүд олонтой. Хөвгүүд маань дахиад дунд ахлах гэж жигүүр яриад давхраараа хуваагдаж байна. За багш ажилчдын дунд олвол харилцааны асуудал үгээ зөв сонгож хэлэх. Зөв өнгө аялгаар хэлэх. Загнах шийдэх гэсээ илүү ойлгуулах руугаа чиглэе гэсэн байр суурьтай. За тэрэн дээр ч гэсэн яг өөрийн биеэр өөрөө үлгэрлэх
яг нүдэрдлийн баг үлгэрлэх гэдэг байдалтай ерөнхийдөө ажиллаж байна. Тэгээд хүүхдтэй ойлголцох хамгийн амар хэлбэр арга бол найз нах л гэж би боддог. Тийм яг нөгөө түрүүний хэлдэг загнах одоо ширүүлэхтэй ялангуяа эрэгтэй дунд ахлахангийн эрэгтэй хүмүүс дээр монголчуудын одоо дийлэнхтэй харилцааны ч юм уу ямар нэг асуудлыг шийдвэрлэх арга нь өөрөө загнах их дууга их чангалах ч гэдэм юм уу. Гэтэл тийх тусам нь эргээд эрэгтэй хүмүүс маань хоорондоо асуудлаа шийдэхдээ нүдрэг зөрүүлэх бие нөгөө чанга дуугарахтай тэгээ ерөөхдөө нөгөө бүлий гэдэг асуудал чинь бид нар өөрөө эрэгтэй хүүхэдтэй зөв харилцаж чадахгүй ойлголцож чадахгүйгаас болоод эрэгтэй хүүхдүүд маань хоорондоо нөхөрлөлтөө хүртэл одоо бие биендээ жоохон ширүү ханддаг ийм зүйл гараад идэг. Тэгэхээр бас нөгөө энийг бас зөв үлгэрлэж одоо яаж шийдэж болох вэ гэдгийг харуулж байгаа нь өөрөө эргээд хүүхдүүд маань хоорондоо нөхөрлөлтөө ч гэсэн зүгээр одоо дараагийн асуудлаа шийдэхэд нэмэртэй байдаг бах тий. Бид нар гэхдээ нэг томчууд хэдүүлээ нэг ийм юм ойлгох хэрэгтэй юм шиг байна. Хүүхдийн нэг юм хөдөлгөөнтэй нас шүү дээ. Энд чи өөрөө хязгаартай. Тэг дээдл 9-р анги ороод хүрээл ингээл бэлчиж байгаа зү. Сониуч байдал, учраа олохгүй байгаа байдлын илэрхийлэл шүү дээ. Бүр ингээ хөдлөөд ингээ юм хүүхд байж ингээл нүдэн тогтохгүй, гарцан тогтохгүй, ингээ суудлан тогтохгүй хүүхдүүд. Бүр эдээ ичтэйгийн төвшөнд хүрчээгүй л бол энэ бол байх ёстой зүйл. Намайг 10 жил тахт нэг гоё багш ирсэн. Багш нарын хуралд орсон чинь одоо сонсч ивэл манай Норов гэд хөдөлмөрийн багш. Нэг нам байсан гоё эмхтэй багш гэдэгсэн байхгүй. Тэгээ багш ингээ 10 дугаар ангид төгсөж 5 дугаар анги автсан. Би тэгэхэд ахлах анги орсон. Яг ингээ хараа байжсэн чинь тэдний анги гэл 3 сургууль нарсан. Амар юм болдог. Улсын сургуульд ч идэх хөвгттэй. Тэгээл тэдний анги ингээ шуугаад исэн чинь захирлын зөвлөлийн хурлаар ордог байхгүй. Багш нарын зөвлөлийн ч үлээ. Тэгсэн чинь багш нь ингээ айгүй гоё хамгаалж ижсэн үгүй байсан сандаг байхгүй. Юу лээ? Гүдэг насны дээрээ л гөхгүй бол тэ ингээ эдэр чинь ингээ утгагүй том хүн болоод багш айгу гоё хэлсэн. Би яг тэр үгийн би утгыг нь ярьж чинь те ингээд ийм хөөрхөн нас юм. Ийм хөөрхөн нас чинь хязгаартай. Энэ насн дээр л иймэр нь байлгах жил та гэсэн утга. Гүдэг нас чинь 3 жилийн дараа дуслаа штэ гэсэн утгатай зөвл хэлсэн байхгүй. Тэгээ би нэг яг үнэн гэж боддог. Асуудлаа тэр хөвгүүдийн нөгөө гаранд төрүүлж явдаг. Тэ ингээд байдаг асуудал чи ерөөсөө л асуудлаа шийдвэрлэх гээд л би өөрийгөө батлах гад л учраа олохгүй байгаа зүйл шүү дээ. Харин 10-аас дээш ангид бол ерөнхийдөө бас тогтоод гараар нударгаар бол хэрэггүй юм байна гэдгийг дийлэнх нь ойлгодог болоод би ер нь энэ юм байна. За би спортын үе юм байна гэх мэтчил ерхий чиг нь ингээд тогтож идэг үе учраас дахиад гүйлгийч гэхэн гүүхэ болоод яриулж гисэн ярихаа болоод нөгөө болон яагаад гэдэг асуулт чинь байхгүй болчих штеп. Тэгэхээр би бол энэ манай дээр бол 6-аас 8-ыг бүр онцгойлон сэтгэл зүйчтэй охтуудыг хариуцуулж өгөөд байрны багш гэсэн одоо яг ажлын байран дээр байгаа хүний гол ачаал яг дунд анги дээр өгдөг байхгүй. Яг жоохон хүмүүлэг. Гэтэ хэтрүүлж болохгүй. Хайрлах хэрэгтэй. Ийм шаардлага тавьж байгаа хар анзаар ойлго. Юун дээр биеийн тамирын хичээл юу ямар байдлаар өрдөг одоо байгальд байгаагийн нэг айгуу том даваа тал байна л да тий байгальтайгаа ойрхон ч юм ямар байдлаар хэрэгжүүлдэг бас бусад ялангуяа нэг орон нутгад байгаа сургуулиуд гоё санаа авбал бас одоо хотод байгаа сургуулиуд ч гэсэн айгуух ингээл хээрийн аялал хий амьдрах ухааны сургалт хийгээл явдаг шүү дээ. Тэгэхээр ямар хуу одоо гоё та хэдийн хийж байгаа ажлууд байж болдог бас хүүхдүүдэд их таалагддаг. Яг биеийн тамир бол яг нөгөө нормд заасны дагуу цагаар яг хичээл журмаар ордгоор орно. Түүнээс гадна биеийн тамирын одоо сакс волейбол, теннис гэх мэтчлэн нөгөө ер нь тогтцсон ингээд клубүүд байдаг. Энэ хичээлдгээр хичээлнэ. Гэхдээ манай фитнес клубтэй. За фитнес клубын маань Фижи улсын иргэн. За манад одоо 4 жилдээ ажиллаж байгаа рагбигийн спортын мэрэгжлийн тамирчин англи хэлний багш Жожи гэдэг багш маань ажилладаг байхгүй. Тэгээ Жожи маань нэг арлынх нь нэг юм гоё юм одоо хүмүүс эдэг ч нэг тийм гоё халуунцтай гоё баяртай хүмүүс эдэг ч тийм. Яг тэрүүгээрээ тэг хүүхдэд аягүй хайртай юм байдаг байхгүй. Тэгээ фитнес бол манай дээр бүр нэг юм 100 маягаар ордог. Тэгээ Жожи маань мэрэгжлийн хувийн хувьд ч тэр яг соёлын онцлогоос болоод хүнийг язраахгүй, зурцаахгүй, залхаахгүйгээр фитнесээ ордог надад маш их таалагддаг. Дээрээс нь хайкинг клуб байгаа. Жилийн 4 өдөр хичээлдэг. Тэгээд энэ дээр бол зарим тохиолдолд одоо нөгөө сүүлийн үед чинь илүү дэлжингийн асуудал яригдаад эхэлсэн. Тэгээд бүр жоохон 12 3 та хүүхдүүд дээр одоо суцсны нарийслын асуудал яригдчихээн, зүрхний шигдээсний асуудал яригдчихээн. Тэгээд ирэхээр ингээд хүүхдийг шууд ингээд чи илүү дэлжинтэй гэж хэлж болохгүй л дээ. Эмзэглүүлэхгүйгээр яах вэ гэхлээр хайкинг клубт бүртгэгчдэг байхгүй юу? Зориуд. Тэгэхээр 7 хоногт нэгээс 2 удаа нэг 1.5-аас 3 км-ийн радиуст ингээд горигт хэрэлжийн тэр аманд багшаар удирдуулаад аюулгүй сайхан алхаад цэвэр ард яваад ирэхэд бас
тэр одоо уушигны асуудал, жингийн асуудлаас аюу гой шийдэгддэг. За энэ нөгөө альбан бусаар явдаг зүйлсийг хэлж байгаа шүү. 3 дугаар цагийн цэцэрлэгааныг бид 15 минутаар тавьж өгсөн байдаг. Тэнгүүт хүүхдүүд гараад доошоогоо ингээд яг хашаан дотор ингээд алхахдаг. Тэгээ тэр чинь бас айгүй хөөрхөн зориудын биш гэрнээ хөдөлгөөн болчин. Тэгээд талбаанууд дээр байнгын бөмбөг байж байгаа учраас яг тэр 3-ын цэцэрлэгаан юм уу цэцэрлэгаануудаар хүүхдүүд гарч ирээд газ бойлуулаа шийдэлцээс хөлбөмбөгийн талбай дээр гүйчээд хөлсөд арчаад орчдөг гэдэг ч юм уу. Ийм нөгөө зориуд бас байдлаар спортыг дэмжих зүйлс бол байгаа. Тэг бас ер нь хүүхдүүдийн завсаргааны цагаараа гүүх, харих, өсрөх, дэвцэх, болон бөмбөг шидэх спортоор хичээллэх, дээс өсрөх зэрэг нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж идэг. Яг нөгөө хүний тархич угаасаа тодорхой хугацаанд төвлөрч чадна. Тэгээ амрахтай одоо биеийн тамирын хичээл хийх нь тархийг одоо нөгөө ачааллыг нь бууруулад дахиж төвлөрөх боломж олгодог. Бид нар юу гэж их андуурдаг вэ гэхээр аль болох олон цаг хөдөлгөөнгөө суухан сайн гэдэг бол ямар ч хүн бид нар ажлын нэг 3 цаг суухад бие хөшөөл ядраал цатаарч эхэлдэг. Тэгэхээр ялангуяа хүүхдүүдийг бас ингэж хичээл хооронд нь хөнгөн аргаар нэг их зай далбаа шаардахгүй спортоор хичээлүүлэх нь бас аюу өгөөжтэй юм билээ. Тийм, манайд бас хүчил төрөгчийн цаг гэж байгаа. Хүүхдүүдийн хамгийн дуртай цаг. Бүх яг ингээд маягчийн өдөрт нэг 9-10 цаг хичээлж чинь дугуулаа ороод нэлээд урт цаг. Тэгээ орой хоолны өмнө нэг цагаас цаг 30 минутын зай гардаг байхгүй. Тэрийг хүчил төрөгчийн цаг гэж нэрлэлчихсэн. Тэгээ том баггоо галаа гардаг байхгүй. Туртаа газар очиод тоглоод алхаал ингээд уулзаад юмээрээ суухан суугаад ингээд яг агаарт байдаг. Тэгээ тэр цаг нь заримдаа үйл ажиллагаанаас шахагдаад ч юм уу энэ төр байхгүй болчоор хүүхдүүд агаарддаг даа гэдэг ч юм уу те ингээд айгүй хөрхөн тэр бол бас их тогтцсон. Ер нь бол шууд утгаараа чөлөөт цаг. Гэхдээ заавал агаарт гарах гэсэн юм одоо шалгууртай. Тэгээ багш хүмүүстээс аягүй гоё штэ. Манайхан өдрийн хоолоо идчихэд гараад 30-40 минут гараа алхацдаг. Тэгээ орж ирэхдээ хоолоо шингээ чин стрессээ тайлна, хоорондоо ярилцсан. Тэр хавийн үзэсгэлэнт байгалыг уулын орой энэ төр хараад нүдний хараан хүртэл санаар нөлөөлж ийн гэд би нэг кейс ярих гэж бодож байна. Манай анхны төгсөгч нэг хөө байсан. Ээж аа хоёр нь яг төгсдөг жил нэг амар хөөрхөн бэлэг орж ирээд талархал төвшүүлээд тэгээ тэр нь яасан гэсэн чинь манай тэр хөө ингээд арьс цайрах өвчин эхэлсэн байсан хүүхэд байсан байхгүй яг ингээд захаа мэдрэлээс ингээд явж ирсэн. Тэгээд нөгөө өмнөх сургуультай байхдаа тэрнээсээ хичээд тэгээд нөгөө юу одоо шорт футболктой биеийн тамиртаа ордог юм байл та. Тэгээд тэрнээсээ хичээд тамир торхоо болцсон чинь тархалцсан. Тэгээд нэг юм давхар сэтгэл зүйн асуудал ингээд яваа. Тэгээ манад ирсэн чинь нэгдүгээр хүүхдүүд маань харьцангуй нөхөрсөг учраас ялгуурлан гадуурхаагүй шоолоогүй. Тийм учраас нөгөө шортоо өмсөө биеийн тамиртаа орж чадсан. Дээрээс нөгөө халхалтанд явсан. Цэвэр агуурт тууштай 2 жил сурсан. Ээж нь би бол багасчлаа гэж харж байна. Гэхдээ ямар ч юм нэмэгдээгүй шүү, маш их баярлаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ цэвэр агаар, стрессгүй байдал, тэгээд энэ байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй ийм зүйл бол хүүхдийн одоо эрүүл мэндэд хүүхдийн гэлтгөө одоо миний хүртэл эрүүл мэндэд ямар сайнаар нөлөөлж байгааг бол энэ одоо 5-6 жил явах цаад яг биеэрээ гэрчилж байна да. Boarding school дээр бас тэрэлж boarding school-ийн онцлог нь бол Cambridge олон улсын хөтөлбөр гэж байгаа. Тэгэхээр бас академик одоо эцэгчүүд маань сонсогдож магадгүй академик хөтөлбөр яа Cambridge бэ? Цөм хөтөлбөртэй нь яаж ууж ийн. За тэгээд хотын гадна Cambridge-ийг бас хэрэгжүүлээ явхад давуу судал одоо боломжтой талууд хүүхдүүд дээр ямар хөө ахис дэвшлүүд харагдаж байна. За бид нар 2020 онд тэрэл boarding school гэдэг өөрийнхөө нэр дээр олон улсынхаа Кембрижийн эрхийг авсан. За энэ цагаас хойш 3 удаа олон улсын шалгалтанд бэлдэж checkpoint IGCSE ASA төвшөнд шалгалтыг өгүүлсэн байна. За манай академик боловсролын хэсэг бол ерөнхийдөө за сургалтын менежерээр ахлуулсан сургалтын албан дотроо за одоо нөгөө college preparation буюу ихтэй сургууль бэлддэг гадаад багш нараар ахлуулсан гадаад хэлний тэнхим. За дахиад одоо Кембрижийн хөтөлбөрийг зохицуулагчаар удирдуулсан яг Кембрижийн хөтөлбөрөө багш нараа мэдээлэлээр хангах хүүхдүүдэд шалгалтанд бэлдэх гэсэн юм хэсгүүд яг дэд хэсгүүд бас дотор нь явж байгаа. Тэгээд яагаад Кембрижийг гэхээр ойлгомжтой энэ бол дэлхийд дахин хүлээн зөвшөөрөгдсөн. Магадгүй хамгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр бүтээлтэй үр дүнтэй гэдэг нь тотлогдсон юм сургалтын арга барил. Хүмүүс ингэж ойлгоод байдаг. Та бас Кембрижтэй сургуульд байсан учраас мэдэх бах. Кембрижийн шинжлэх ухаан гэж байхгүй гэдгийг хүмүүс ойлгодгүй ингээд Кембриж гэхээр л цоо шинжлэх ухаан заадаг юм шиг. Ер нь бол физик бол физик юм болох юм. Дэлхийд дахинд нэг л томьёо боллоороо явж байгаа. Гэхдээ арга барилын асуудал юм. Дээрэс нь 2 дахь хичээл буюу дэлхийд дахны нэн тэргүүний шаардлагатаас англи хэлээр хичээл заагдаж байна гэдэг нь маш чухал. Би түрүү Монгол багш нарын ур чадрын талаар яриад байсан. Манд одоо 5 улс орны багш нар байна. Бас маш доктортой ажиллаж байна. Үр дүн сайтай, өндөр мэрэгчсэн. Тэдгээрээс дутахгүйгээр 2 дахь чиглэлээр тухайн өөрийнхөө хичээлийг судлаад
заагаад явж байгаа Монгол багш нараар бол би маш их бахархдаг. Манайх болохоор боловсролын сайдын А511 тушаал гэж байгаа. Энэ бол олон улсын хөтөлбөртэй одоо сургууль болгоны авцсан байх хэвээр юм ирэх гэсэн үг. За энийг бас бид нар материалаа бүрдүүлж өгөөд яамд мэдүүлээд шалгуулад ингээ ирэх авчихсан. За энэ дээр бол олон улсын хөтөлбөртэй сургуулийн сурагчид хэдэн цагаар ямар хичээлийг үзэх ёстой вэ гэж заачсан байж байгаа. За энэ дотор маань одоо нийгмийн ухааны хичээлүүд бол манай дээр яг Монгол хэл сүүлийн үед нөгөө гадаад сургалттай сургуулиуд их хилээ хаялаа гэсэн асуудал манай дээр бол огт байхгүй. Яг сайдын тушаал дээр хэдэн цаг орох хэвээр уран зохиол нь Монгол хэлний үндэсний бичиг нь яг ном журмаараа ороод явж байгаа. Байгалийн ухааны хичээлүүд хослоод явж байгаа. Тийм. Тэгээ дахиад би энэ дээр хэлээ Кембрижийн математик гэж юу нь бол байхгүй. Гэхдээ математикийн шинжлэх ухааныг үзэж байгаа дис дараа байдаг юм уу те нэг юм одоо хийж байгаа дасгал ажил нь энэ дээр арай өөр зүйлүүд байна. Тэгээд багш нар маань ерөнхийдөө хослуулад явдаг. За тэгэхээр байгалийн ухааны хичээлүүд маань яг Кембрижийн хөтөлбөр цөм хөтөлбөртэйгээ хослоод явж байгаа гэж ойлгож байна. Гадаад багш зааж байгаа, Монгол багш зааж байгаа. За үүн дээр нэмээд бид нар өмнө нь бас хэрэгжүүлж исэн, одоо өргөжлүүлээд хэрэгжүүлэх байгаа зүйл бол хятад хэлийг нэмэлтээр орж ирж үзэж байгаа мөн хувь хүний хөгжлийн хичээлүүдийг үзэж байна. Энд чинь ер нь бол хувь хүний хөгжлийн хичээлийг албан бусаар хүүхдүүд тэртээ тэрэг байранд амьдарч байхдаа бусдад тасан цогцож байхдаа авч л байдаг. Жаахан онлын талын дээрэс нь өөртөө итгэлийн нэмэгдүүлэх энэ чиглэлээр нь би одоо яг өөрөө мэрэгсэн гэдэг утгаараа ахлахынхандаа нийгмийн ажилтны сэтгэл зүйч маань дунд ангиудаа хуваагаад ингээд орж эхэлж байна. Дээрэс нь энэ жилээс анх удаага 12 дугаар ангийнхандаа ялангуяа он гараад 18 нас хүрж байгаа хүүхдүүдтэй жолооны хичээл орох гэж байна. Тэгээ манайх өөрөө айгүй тийм гоё бааз нь байгаа байхгүй тий драм хийх талбай. За аюулгүй одоо жолоо хийчих боломжтой. Тэгээд хамтарч ажиллах жолооны курсаа судалчаад явж байна. Яагаад тэгэхээр ер нь ихэнх хүүхдүүд ялангуяа хувийн хичээл сургууль төгсөж байгаа ихэнх хүүхдүүд ер нь хилийн чанар руу сурах сонирхолтой ер нь ихэнх нь ч бас явж байгаа нь үнэн. Гэтэл их гүрнүүдэд очихоор нөгөө машингүй бол тэ амьдрал бол бас л хэцүү гэдгийг би бас яг өнгөрсөн 100 Америк руу яваад дунд ахлах сургууль, ихтэй сургуулиудаа шипийн харилцаа хайж үзээд ингээ явж үзлээ. Тэгээд би өөрөө машин барихгүй байсан учраас надад үнэхээр хэцүү байсан. Яг хүний гар харсан. Тийм учраас энэ хүүхдүүдийг явахт нь эндээс жолооны үнэмшилтэй болоод тэндээ очиж шалгалтаа өгөхөд тэг ингээд машин барихад бэлэн болох. Яагаад тентгийн хүүхдүүд 15-тай машин бариад тэр хэдэн сая хүний дунд хөдөлгөөнд ороод яваа болоод хахад манай хүүхдүүд болтгүй мэй гэсэн асуудал гарч ирсэн учраас энийг ингэж шийдэж өгч байгаа. Тэгэхээр Кембриж явж байна, хувийн хөгжил явж байгаа нь байна. За хятад хэлээ бол гадаад одоо хэлнийхээ тэнгим рүү холбоод болж өгвөл ер нь бас хятад хэлээрээ ч гэсэн нөгөө Кембриж дээр хятад хэлгээ байдаг шүү дээ тийм тэр шалгалтуудыг бас өгүүлэх гэсэн бодол байна. Давхар HSK-г өгнө гэж бодож байгаа. Тэгээ нэгэнт дурдсных одоо нийтдээ 4 төгсөлт хийсэн байна. Тэгээ 4 төгсөлтийн маань хүүхдүүд тийм 70 гаруй дандаа гадаад ихтэй сургууль, Америк, Австрали, Англи, за Солонгос, Япон гэд явцгаацсан байж байна. За одоо ч гэсэн энэ сүүлийн төгсөлтийнхэн маань явцгааж байна. Тэгээд хүүхдүүдээ сайн яваарай гэж хүсээ, холбоотой байгаарай гэж хүсээ. Тэгээд энэнд бол тэм төрүүлээ төгсөөд очсон хүүхдүүд маань яг энэ нөгөө Монгол англи хэлээр хослуулад үзчихсэн. Одоо тэр боловсрал нь ямар их хэрэг болж байгаагаа дээрээс нь дотор байранд амьдраад хүмүүстэй зогцоод ядаж муудчаад урьдчилахгүй сурсан, мууц үедээ ярилцахгүй сурсан энэ жижиг ур чадвар скиллүүд нь амьдралд нь ямар их нэмэр тусаа өгж байгаа талаар хүүхдэд эргээд хэлдэг те. Биднээс нөгөө яг сургуульд академик хичээлүүдэд заадаг гэртээ харахаар илүү ахуй ажиллаа хийж байгаа харилцааны асуудлууд гадаад ихтэй сургууль жохоор аюух гарч ирдэг л дээ учраа олохгүй байна. Би одоо энэ хүүхдтэй яаж одоо тий найзлалт хөргөлгөө ойлгохгүй байна. Яг түрүүний хэлдэг уушлаарай гэж хэлж чадахгүй хүүхэд бол одоо гадаад дэлхийд гарлаа гэхэд яаж бусад хүмүүстэй харилцаад учраа олох вэ? Ялангуяа бусад орнд чи аюух хин хүүхдүүдийг багаас нь бие биентэй эв дүүгээ олох, учир дүүгээ олцох, бие биенийг хүндэлж найзлах талаар зааж идэг. Гэтэл бид нар хүүхдүүдэд энэ ур чадварыг аяанда өөртөө олоод авчин бидтэй гэдээ орхичдаг том үний одоо оролцоогүйгээр тэг үннээс хамааруулаад гадаад явхаараа ч юм уу эсвэл төсөө зүгээр Монголд ихтэй сургууль сурж байгаа тохиолдолд ялтчгүй энэ харилцааны жижигхэн асуудлуудаас болоод шантрах гад байдаг учраа олохгүй заримдаа бүр ингээд маш том боломжууд хажуугаар өнгөрцөн байдаг харагддаг. Тэгээ бид магадгүй бид нар бас хэтэрхий ингээд нөгөө хүүхдүүдийнхаа дэргэд тэр сургуульд явсан тэр супер хүн энэ сургуульд явсан ийм шидэхин шилдэг гэж их ярьдаг маань эргээд хүүхдүүдийн дунд Монголд сурах шаардлагагүй эсвэл Монголд сурснаас сураагүй дээ гэсэн ойлголт жоохон түгээмэл юм болоо. Би өөрөө Монгол сурсан хүн болохоор жоохон харамсаж явдаг. Тэгэхээр таас нөгөө ахлангийн хүүхдүүдтэй ажиллаа чиглүүлээд явахдаа хувь хүний хөгжил төр иймэрхүү асуудлуудыг яаж тусгаж өгдөг вэ? Өчигдөрхөн яг 11 12-ийнхэнтэй амжилтын тухай ярилцсан. Хүүхдүүдэд амжилт гэж та нарын хувьд юу вэ гэл.
зорилгодоо хүрэх гэл хөрхөн хариултад хэлж л байна л да бүгдээрээ зөв. Хүн болгоны үед амжилт гэдэг ойлголт харилцан адилхан. Зүгээр л аягүй сайн. Заавал ихтэй сургууль сурахгүй аягүй сайн ээж болох нь хүртэл өөрөө амжилт. Тэ ингээд аягүй сайн хоол хийгээ сурч чинь хүртэл өөрөө амжилт. Ер нь хүн болгон амар entrepreneur болоод өөрийнхөө ингээд стартапыг эхлээл тийм бах албагүй. Гэхдээ тийм байвал сайн л үз. Гэхдээ тийм биш байлаа гэж амжилтгүй хинч биш гэсэн үг биш гэдэг тухай би яг хүүхдүүдтэйгээ ярилцчаад яагаад гэвэл гээд өөрсдөө нь гаргалгааг гаргаад ярилцсан хүүхдүүд аягүй ухаантай ш. Миний хэлэх гээд ч хэлж чадахгүй тэр томьёолыг хүүхдүүд аягүй гоё гаргаж ирдэг. За тэгээд яг энэ одоо гадаадад сурах, дотоодод сурах асуудал дээр би бас яг тантай санал нэг байна. Би ч гэсэн дотоодд ихтэй сургууль төгссөн. Тэгээд гадаад ихтэй сургууль төгссөн ингээд хүүхдүүд бол биднээс бас нөгөө хоёр дахь чиглэл, хоёр дахь орчинд очиод маш их даван туулж байгаа гэдгийг бол ойлгож байгаа, маш их хүндэлж байгаа. Ер нь явах нь зөв. Ер нь нөгөө суусан цэснээс явсан тэнийг дээр гихчээр ер нь явах нь зөв. Гэхдээ тийшээ явснараа илүү ухаантай, илүү мундаг үлдснээрээ гэдэг асуудал биш. Энэ хүний хувь хүний үзлийн асуудал байж болно, гэр бүлийн асуудал байж болно. Энэ сонголтыг бол хүндэх ёстой. Дээрэс нь хүн болгоны дасан зохицох чадвар гэж нэг онцгой зүйл байна. Бид нар бордын сургуульд одоо ингээд авахдаа яг хоо ерөнхийдөө гарааны шалгалт авах нь авч байгаа. Энэ бол төвшин тогтоож байгаа. Гэхдээ давхар сэтгэл зүйчтэй ярилцаад дасан зохицох чадамжийн тест авдаг байхгүй. Тэгэхээр хүн болгон тийм нийтийн дунд зориулагдсан юм шүү дээ. Яа ганцаараа гоё ингээд зурдаг, уран бүтээлч ингээд зохиогоо бичдэг хүн байж болно шүү дээ. Заавал бордын сургууль байранд авчиад байхад хаалбгүй. Гэхдээ бүр тэрийг нөө жижигрэл рүү аваачихгүй байх нь аав ээжийнх нь өөрөг байхгүй. Тэгээд Монголд сураад одоо Монголд сурсан хүмүүсийн нэг давуу тал ингэж хардаг. Ирээдүйд Монголдо ингээд ажиллаж амжирдаг байх. Хөрсөө мэддэг. Зах зээлээ мэддэг. Гадаадын ямар ч ихтэй сургууль төгссөн хүмүүс ирээд энд хөрсөө мэдэхгүй хэрхэн будилж байгааг бид нар бас бэлхнээ харж л байна. Ерөнхийдөө тэгэхээр одоо юу гэдэг манай бол үндэсний томоохон ихтэй сургуулиуд эсвэл одоо хоёр дээр нэмэх хоёр хөтөлбөрүүд бол маш сайн хэрэгжиж байгаа. Тэр нөгөө тасан зохицох чадамжийн тал дээр хэлэхдээ хүүхд чинь удаан тасан зохицдог болвол цаг 30 минут суудаг болтол дууг чимээгүй, завсарлагаангүй, юм идэж уухгүйгээр ингээд сууж суртал нь Монголдо байлгаж яагаад болохгүй гэж. Чи өөрөө ч гэсэн гадагшаа яваад шууд гэр бүлээсээ холдоод шал өөр орчинд ороод өөр хэлээр яриад тэгэхээр айж байгаа бол тэрийг илэрхийлээд 1 жил юм уу 2 жил юм их сургуультай Монголдо сураад гадагшаа явж болно бүр явахгүй ч байж болно. Гэхдээ гадагшаа явж юм үзэх нь бол мэдээж сайн шүү гэдгийг хэлье. Эх орондоо сураад судлаад яг хөрсөө мэдээд амжилттай явж байгаа маш олон амжилттай хүмүүсийг би мэднэ. Тийм болохоор энэ бол хаан сурах гэхээс илүү хувь хүний хичээл зүтгэлийн асуудал гэж ойлгож байгаа. Явсан хүмүүсийг бол эргээд ирээрэй гэж бол уриалж байгаа. Яг саяны хүүтэй би санал нэг байна. Би ч их орондоо хайртай. Манайх бол үнэхээр гайхамшигтай их орон. Энийг харин өөдөн татах хүмүүс нь одоо ингээд хүүхдүүд маань л тийм учраас ямар нэгэн ноу хав олж аваад сурж байгаа их орноосоо тий би бүр хэлдэг хамаагүй яаж оймс хийдیں۔ Тэр ноу хавыг ч сураад хамаагүй сураад эндээ чанартай оймс үйлдвэрлэдэг ийм зүйлийг ч хамаагүй авчраарай гэж хүүхдүүдтэй бол загтаг. Сая танада энийг танилцуулсан. Тэгэхээр одоо сонсогч танилцуулах яа. Тэгэхээр надаа бид нар ингээд сургуулийн авчулдаг зүйлийг юм гоё диплом гэдэг аюул төсөөлдөг. Тэгээд яг нэг 12 дахь анги төгсгöd ингээл бид нар хүүхдүүдэд дипломыг өгдөг. За тэгээд тэр үед нэг эцэг эхчүүд уйлдагтэй. За нэг 12 жилийн хөдөлмөр гэж багш нар нь уйлдагтэй. Энэ хэдий ямар ч байсан дипломонд нь өргөчлээ гээл. Тэгэл энэ өөрөө нэг талаараа бол яг тухайн хүүхдээ маш том амжилтыг бид нар тэмдэглэж байгаа. Гэхдээ хүүхдүүд өөрөө өөрсдийгөө ингэж илэрхийлээд өөрөө өөрсдийнхөө одоо суралцсан түүх ямар байсан, өөрсдийнхөө сургуультай өнгөрүүлсэн цаг мөчүүд ямар байсан гэдэг бид нар хүүхд байхдаа энэ дурсамжийн номоор аягүй илэрхийлдэг. Тэгээ нэг юм гоё дурсамжийн ном бид нарт бас авчир танилцууллаа. Тэгэхээр дандаа бүх юм дижитал болсон. Яг энэ үед энэ хүүхдийн хийсэн энэ бүтээл аягүй гоё юм л да. Та бид нар танилцуулчлах уу? Болгүй яах вэ? Энэ хэдүүлээ ер нь бас нэг эцэгчүүдэд хандж нэг юм хэлмээр санагдаад байгаа. Яг энэтэй холбоотойгоор юу вэ гэхэлэр эцэг их асран хамгаалагч тий одоо гэрийн асуудал нэлээд хүн дээр тавигддаг болсон учраас хүүхд бол аав ээжтэйгээ байхгүй байна л да. Ер нь хүүхдээ асран хамгаалж байгаа хамгийн ойр байгаа тэр хүн. Тэгээ багш хүүхэд өөр дэмжлэг үзүүлдэг юм ээ. Бид нар нийлээд хэдүүлээ бүгдээрээ нийлээд нэг машины 4 дугуй байхгүй юу? Бид нар нэг баг нөгөө 4 дугуйг мааждаг машин хол явдаг хүчин чадал сайтай байдагтай адилхан яг ингээд багш хүүхэд одоо эцэг их асран хамгаалагч гэр бүлийнх ингэж хамтарч ижил тэгш яг зэрэг жиг шаардлага тавиад зэрэг ингэж одоо хичээдэг айлын хүүхдүүд бол үнэхээр богино хугацаанд өндөр үр дүн гардаг.
А яг эсрэгээрээ нэг нь урагшаа мажаад нэг нь арагшаа мажаад байгаа ч юм уу те. Яг энэ тохиолдолд тийм ингээд нөгөө шалбагтаа суучаал эргээд идэхдээ яг адилхан ийм үр дүн бас гардаг байхгүй. Бүх юм багш юм буруу. Бүх юм одоо манай хүүхэд ингэхгүй гэдэг. Тэгээ хизээч ингэхгүй гэдэг бас үгүй л дээ гэр бүлээсээ хоол те одоо цуслан энтерт явж үзэж байхдаа эцэг эхээсээ хоол хөрхөн сахилгагуутаж үзэж л байсан байлгүй дээ хүмүүс. Тэгэхээр энэ тийм зүйл байгаад байдаг. Тэгэхээр хэдүүлээ нэг багш шүү гэдгийг ойлгомоор хаана сургаж хүмүүжүүлэх нь багш нарын үүрэг сурах нь хүүхдийн үүрэг, дэмжлэг үзүүлэх нь эцэг эхийн үүрэг. Эцэг эхч та нар өөрсдөө ч гэсэн багштай гэж би хэлмээр байдаг байхгүй юу? Яг хинтээ өссөн байна. Яг л тийм хүүхэд сургуулийн хаалгаар орж ирдэг шин. Гой ууршилт гойдаг хүмүүний хүүхэд яг л тийм байдаг. Тэгээ би ягаа энийг хэлж байгаа гэхэлэр энэ дөрөв дугуйн маждаг. Али хүүхэд байхгүй юу? Тэгээд залуухан гэр бүл тэгээд манаас гол яг үндэ 1 жил сурсан. 6 дугаар ангид ирээд за 7 дугаар ангид шилжиж байгаа охины маань юм. Дэвтэр яг үнэн бүх зүйл дижитал болсон бахад баярлаа гэд мессеж хичээл болоо үсттэй ер нь. Тэгэхэд ийм их сэтгэл гаргаж энэ болгоныг наах гэж хэдэн минут болсон бол гэж бодохоор бүр үнэхээр хайр хүрмээр. Тэгээ би энэ бол бас багш нар маань бид нар өчигдөр хараад үсттэй инээгээл баярлаа тийм ингээ биднийг бүгдээр ингээ зурцсан юмс л та. Бүх багш нараа ингээ зурчихсан ямар их хөдөлмөр, ямар их чин сэтгэл тий энэ одоо жишээ нь бий байж ах чи тий. Багшаа боржгор үсийг ингээд зурчихсан өстэй хөөрхөн тий чин сэтгэлийн үүхтэй энэ олон цэгийг хатах гад хүртэл хичнээн цаг орсон бол гэж бодохоор ийм гоё. Тэгэд энэ гоё бүтээлч хүүхдийг бий болгоход манай сургууль бас ингэж их сэтгэлд хүрсэн гэхлээр бидний бас хөдөлмөрийн үр дүн. Дээрээс нь яг ар гэр нь өөрөө ийм хандлагатай хүмүүс ахгүй. Багшаа баярлалаа, танаа сургуульд баярлалаа. Манай хүүхэд одоо тис өөр системтэй орос сургуулиас ирсэн. Англи хэлний мэдлэг тун таар монгол хэлээ бүр мэддэгчгүй байсан. Тэгтэл сая ингээд өөр сургуульд шалгалт өглөө. Бүгдийг маш амжилттай өглөө. Би охиноо үндэсний бичиг сурцсан гэж мдээгүй байсан. Үнэхээр сайн болсон байна гэж хэлээд өгсөн. Тэгээд яг нөгөө алин модноосоо холондгоо гэдэг шиг нэг тийм сайхан харилцаатай, талархаж мэддэг, хүүхдээ яаж ийн байнга санаа тавьдаг. Жаахан эргэлзээтэй асуудал гарвал ангид нэг юм болсон юм уу да тодруулж болох уу гэдээ эвтэйхэн асуугаад эвтэйхэн хариултаа тавьдаг ийм айлын хүүхэд бол сурлаган дээр нь харилцаан дээр нь маш их өөрчлөлт гарсан. Ер нь гарч байгаа яг иймэрхүү хүүхдүүд бас маш олон байгаа. Тэгээд энийг би бүр хайр үрээд танай подкастт ингээд аваад ирсэн. Би бас хараад нөгөө надад амар гой санагдсан зүйл юу байсан бэ гэхээр бид нар нөгөө багтаа тусламж гээл нэг юм дэвтэр нээлгүүлэл хүүхэд олгон бичээлтэй яагаад бид нар тийм ихе болцсон юм бэ те. Нэгт хоёрт нь болохоор нөгөө бид нар ингээл хүүхдэд диплом өгөөд байдаг хэрнээ хүүхдэд өөртөө бас юм гоё диплом хийж болох юм байна. Одоо дурсамжийн диплом гэдэг ч юм уу. Энэ сургуулийн юу надад сайхан байв. Би хинтээ нөхөрлөв. Би хинээс юу сурав гэд нөгөө аюугаа бүтээлч санаа санагдсан. Яагаад нэрийг хүүхдүүдээр жил болгон дуусахад нь тухайн жилийн дүгнүүлээд за чи өөрөө энэ жилийг ингээд гоё дүгнээд хавц хийчих. Тэгээд тэр хавцаа ингээ хадгалаад энэ чиний диплом шүү гэдэг ч юм уу тий. Айгуу тийм бид нар нөгөө хүн болгоноос юм сурж болно ингээл хүүхдээ хийсэн юмнаас асар их юм сурж болж байгаа байхгүй тий. Бас нэг хүүхдээ айлын тэмдэг зуны амралтын тэмдэглэл үзлээ. Даалгавар өгөөгүй өөрөө хийж авчирсан. Тэгсэн чинь энэ жил манай сургуулийн хүүхдүүд нэрээ бид нар анх удаага Хэлийн чанд руу 80 гаруй хүүхэд аваад Солонгос улс руу боловсролын аялал хийлээ. 8 багштай. Тэгсэн угаасаа энэ аяллаа зорилго нь өндөр технологи хөгжсөн энэ газруудад ингээ мэрэгжлийн чиг баримжаа өгье. Одоо яг ингээд нэг байшин дотроо байсаар хагаад бүр болохоо байлаа гэх. Тэгээд ингээд өндөр юм харуулъя. Тэнд гол нь гадаадад юм уу ингээд ихтэй сургууль ингээд сураад ирэхээр бид нар юу үзхийн туулахын гэдгийг үзүүлье гэх. Тэгээд бүр тэндээ очиод Hyundai-гийн их сургуулийн дотор байр нь байрлуулад, English хэлээр англи тосгонд байрлуулад гэх ингээд юм боловсролын аялал хийсэн чинь тэр аялалд явж чадаагүй үлдсэн охин маань байгаа байхгүй бүр айгүй хөөрхөн санагдсан. Тэгээд нөгөө олон зүйл ярьж амжихгүй байх гэж нэгийг аваад ирсэн. Тэгээд манай ангийнхан Солонгос тэнд явж байхад би Хятадд энд явж байлаа. Тэгэхээр айгүй хөөрхөн. Тэд нар ийм юм үтсэн гэсэн учраас би ингээд зэрэгцүүлээд одоо яг ийм тэд нартай төстэй ийм ойлголтыг аваад ийм дасгал хийгээд ийм газраар орж үзлээ. Гэх мэтчлэнгээр тэгээд би энэ хоол байсан ч гэсэн сэтгэлээрээ хүүхдүүд айгүй хамт исэн тэрийг ингээд яг энэ шиг дэвтэр альбом болгоод үлдээсэн байгаа юм ч гэсэн маш гоё. Тэгээд яг бүтээлч хүмүүсийн хүүхэд бүтээлч байгаад байдаг. Тэгээд нөгөө ном уншаал дэрэгдэн уншаад ахаар хүүхэд нь өөрөө мэдлгүй ном уншдаг гэдэг шиг ингээд яг багш нар яаж хандна хүүхэд яг л ингэж тусна гэр бүлийн хүмүүжил одоо үлгэрлэл ямар байна хүүхэд яг л тийм байдаг. Тэгээд ташамд яг энтэй холбоогүй ч гэсэн ер нь яг уриалчиж болох бахтай ингээд сүүлийн үед багш нарт хандах хандлага бол үнэхээр
би одоо нэлээд байж болох доод хэмжээнд хүрч ийн гэж харж байна. Багшийн үнэлэмжийн талаар ч гэсэн бид нар ярилцах хэрэгтэй болсон. Гэтэл одоо энэ дэлхий дээр багшгүй хүн гэж ерөнхийдөө байна уу гэд үзвэл бараг л байхгүй. Айлч улсын ерөнхийлөгч эмч багш хоёргүйгээр амьдэрдгүү гэдэг байгаа шүү дээ. Гэтэл эмч хүртэл өөрөө багштай л байдаг байхгүй юу? Тэгэхээр багш гэдэг бол гайхамшигтай ажил, мэрэгжил маш ухаантай, төвчээртэй хүмүүсийн хийдэг ажил гэж бодож байгаа. Яг үндэ даалгавраа хийлгэх гэж гэртээ 40 минут 2 цаг яаж завсан тухайгаар заваал ингээл хөгжилтэй болгож бичлэг хийгээл нэг уралж бичлэг хийгээл байдаг. Ингээд хүмүүс маазраад өнгөрдөг боловч хэцүү нь үнэн шүү дээ. Хүн болгон чаддгүй. Тэрийг мэрэгчсэн хүн тэнд мэрэгжлийн ажлыг хийдэг. Тэгээд ер нь яагаад ингээд багштай эсрэг байр суурьтай болсноор яг ямар одоо ашиг тустай гэдгийг би бас асуумаар санагдаад байдаг. Хэрэг эсрэгээрээ дэмжснээр ямар үр дүн гарах вэ? Тэгэхээр асуудал тавих бол эрүүл үзэгдэл бүх газар. Одоо жишээ нь та бүхэн ярилцлагыг сонсоод миний яриаг ч юм уу, таны яриаг ч юм уу шүүмжлээд асуудал төвшүүлээд гоё яг аргументтай коммент бичих бод байж болох зүйл. Хоёулаа ярилцлагын дараа нь арай удцсан юм уу да гэд ингээд ахиц төвшил болоод явна. Шууд ямар нэгэн үндслэл шалтгаангүйгээр зөвхөн өөрийнхөө өнцгөөс хараа зөвхөн өөрийнхөө хүүхдийн үгээр үг хийгээд бусад руу багш руу дайрах нь өөрөө одоо энэ маш олон залуу багш нарыг шантруулж байна. Гэхдээ манай сургууль дээр гарсан юу бол биш кейс болооч яг ийм асуудлаас болоо шантраа гарлаа гэсэн асуудал бол биш. Гэхдээ нэгэнт салбараа төлөөлөд ярьж байгаа учраас бас ингээд ойлгоосэй гэж хүсэж байгаа. Ялангуяа бординг сургуулийн багш нар бол манай сургуулийн багш нар хамгийн сүүлд 9 цаг 30 минут буюу шөнө 21 цаг 30 минут их сүүлийнхээ хүүхдэд одоо ингээд асуултанд хариулаад дуусчих. Мөн төвчээрээ та гэртээ ярихгүй 5 хоноод тэгсэн хэрнээ ингээд хичээлээ 7 цаг хичээлээ заа өдөөс 2 цаг давтлага байх нь. За зарим нь дахиад клубтэй тэгчээд орой өдөш хүүхэд юм асуугаад ирэхэд ууралгүйгээр гарч ирээд юмаа хэлээд өгнө гэдэг бол бас төвчээрээс. Тэгэхээр энэ бординг сургуулийн багш нарыг бол бүр хайрлах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Ер нь бординг сургууль олон болсноор энэ улсын болон нийслэлийн энэ одоо асуудлыг шийдэхэд бол нэлээд өр өгөөчтэй. Гэхдээ энэ сургуулийг үүсгэн байгуулж байгаа нь ч тэр сонгож хүүхдээ өгж байгаа нь ч тэр айл нь нөгөө чанар стандарт аюулгүй байдал гэдэг ямыг хаана заавал бүр бодолцож байгаарэ гэж хүсэж байна. Манай подкастт орж байгаа хүмүүс дийлэнх нь янз янзын салбар мэрэгчлэлтэнгүүд байдаг. Голтоо одоо нэг хүнтэй ажилдаг ч юм уу, нэг хүүхэдтэй тулж ажилдаг, аль эсвэл сэтгэл зүйч байлаа гэдэг тухайн хүний асуудал дээр төвлөрдөг. Боловсролын байгууллагын удирдлага бас өмнө орж исэн, өнөөдөр дахиад орж ийн ямар их ялгаатай байдаг гэх юм маш олон хүүхдийн кейс дээр ажилдаг. Дээр нь тэр бүх хүмүүсийг хооронд нь учрыг олуулж, хужрыг тунгааж тий. Яг түрүүний хэлдэг бид нар ингээд залуу багш нарыг хамгийн их шантрааж байгаа. Одоо өнөөдөр сургуулийн захирлуудын хувьд толгойн өвчин болсон зүйл бол залуу багш нар одоо ажлаас хашрах хам шинж те одоо ингээд бүр ингээд мэрэгчлээ орхиж явах энэ хүртэл тулж байгаа. Энэ юунаас үсээд байна уу гэхээр залуу багш нар руу ханддаг хандлага байна. Ийм жоохон охинд манай хүүхдийг өгцөн, ийм дөнгөж төгссөн хүүхдээр ангийн авахуулахгүй гэдэг те. Гэтэл харин ч залуу багш нар чи илүү хүүхдтэйгээ ойрхон байна, маш бүтээлч байна. Тухайн хүүхдүүдийг яг анх байгаагаар ингээл танилцаал яг тэр болгонд юм гой тохирсон шийдлийг гаргаж ирэн те. Тэр ингээд мэдээч настай туршлагатай багш нарын давуу тал байгаа. Залуу шинэ багш нарын давуу тал байгаа. Эцэг эхчүүд маань энийг нь хараад за энэ залуу багш юм чи хэдүүлээ дэмжиж энэ маань залуу багш юм чи хэдүүлээ одоо хүүхдүүдээ сайн танилцуулж үгүй. Яа тэр магадгүй нөгөө олон кейс харсан багш бол хүүхдийг баг хараа мэддэг гэдэг байгаа шүү дээ. Хараа за нэг энэ юм байна гэж мэддэг. Тэгвэл залуу багш магадгүй тэрийг харж мэддэг тэр чадвар нь арай бүрэн одоо бүрлдээгүй байгаа бол бид нэр хүүхдээ хатгаа илүү мэдээлэл өгчээ. За ар гэрийнхэн нөхцөл байдлыг аягүй сайн танилцуулж үгүй. За манай гэр ийм нөхцөлтэй манай гэрээ одоо хөдөө мал дээр байдаг хотод ирж ийм ажиллаа хийдэг хүүхд маань ингээд байдаг учраас энэ тохиолдолд та нэг ингэчээрээ тэ одоо үнэхээр бид нартэй холбогдож чадахгүй үе гарч магадгүй шүү. Тэгэх юм бол дараа нь энэ хүнтэй холбогдорой гэдэг ч юм уу. Ингээд нөгөө залуу багш нар туршлагаж хамгийн том боломж нь өөрөө дэмжлэгтэй эцэг эхүүд байдаг. Энэ хүмүүсийн ачаар маш сайн багш гарч ирдэг. Тэгэхээр бид нар залуу багшийг дэмжинэ гэдэг чинь зөвхөн тэр хүнийг бол өөрийнхөө хүүхдийг бас ус орчондоо сайн багш бэлтгэж өгж байгаа байхгүй тий. Ингэж хараасаа яа тэгэхээр яалтчгүй сүүлийн үед бол саяны ингээд эсэлт аваад 2024 оны хичээл хэмжээл эхлэхэд маш олон багш нар багш болтохгүй байна. Одоо ингээд нэмж ачаал авч байна. За сургуулийн удирдлагууд бол бүр одоо хүний нөөцийн эрэлт гараад ингээд явж байна. Энэ юунаас орж нөхөр нөө эцэг их мэн дэмжиж ажиллаж чадахгүй бол маш олон багш нар ингээд ажлын байрнаас гараа явна. Тэгээ их олон сэдвэр сайхан ярилцлаа. Удирдлага хүнтэй ярих бас айгүй өөр байдаг. Ягаад тэгэхээр маш олон бидний бодолцоогоо олон тэгээ усны фильтрээс эхлээл сургуулийн гадаа талбай завсарлах хүртэл ингээд хараа явдаг их айлын ээж аав хийж явдаг юм уус байдаг. Тэгэхээр цогтой цаг подкаст дээр өнөөдөр бид нар бордингийн сургуулийн соёлын талаар
ярилцлаа. Цэнцаахан багш маань нэг маш том онцлог бол ялцч нөгөө найрамдал хүүхдийн цуслангаар явна гэдэг бол хүүхдийн бүх талын хөгжилтөнд ингээд анхаарч ирсэн хүний туршлага боловсролын үйл ажиллагааг харж байгаа өнцөг бас их шинэлэг эцэгчүүд нь байна бас их өгөөжтэй байсан байх гэж найдаж байна. Тэгээд бид хоёрын нөгөө ярьжсэн хамгийн гол санаа бол Монгол хүүхд болгон ая тухтай, эрүүл аюулгүй орчинд сурч тэгээ өөртөө хамгийн тохирсон нөхцөлж сурч хөгжихийн боломжийг бий болгосоор boarding school бол зарим хүүхдүүдийн хувьд гой сонголт. Нөгөө талаар манай улсад байгаа улсын дотор байрнуудад тавигдах стандартыг бас дээш нь татаж өгөөсэй. Сумын засаг дарга нар хараасай, аймгийн засаг дарга нар хүүхэд ямар орчинд 24-т болоо байх ёстой юм бэ? Яг энэ шаардлагыг сумын иргэд, аймгийн иргэд сургуулийн захиргаанда тавиасаа гэж бүр хүсэж байгаа байхгүй ягаад хүүхэд муухай орчинд өсөх ёстой юм бэ гэд. Тэгэхээр иймэрхүү олон сэдвийн тухай ярилцлаа. Цэнцаахан захиралдаа маш их баярлалаа. Баярлалаа. Тэг яг саяны таны хэлсэн шиг одоо бүх сумдын аймгийн одоо хотын гэлтгүү сургуулиуд манай сургуулиас туршлага судалгаар бол ирээд уулзч болно. Саяхан хүртэл манад Бээжингийн багш их сургуулийн ирж уулзаад за ингээд шивлэх асуудал ярилцаад явсан. Тэгэхээр бүх тал дээр бид нэр угаасаа нээлттэй би түрүү хэлсэн үүсгэн байгуулагч маань өөрөө энэ төслийг Монголд дэлгэрүүлэх зорилготой асуудлыг шийдвэрлэх зорилготой гэсэн учраас аль болох бидний нийслэлийн асуудал, хотын асуудал, үндэсний асуудал шийдэгдэж байвал бид нэр баяртай байх болно. Тэгээд боординг сургуульд ажилладаг хүмүүс нөгөө удирдлага гэхээсээ илүү нэг тийм юу гэж хэлэх юм бэ? Нөгөө хүн болгонд мэдлэг зааж болно, мэдрэмж зааж болтгоо гэдэг шиг те ингээд тавигдж байгаа ажилтан болоо удирдлага тавигдах нэг чадвар бол эмпатигаас гадна мэдрэмжтэй байдал болчихж байгаа юм л да. Тэгээд нөгөө 24/7 гэдэг шиг хоолн дээр хүртэл зүгээр сохоо болчихдгийг шүү те. Яг анзаараад энэ ягаа идсэнгөө, ягаа шүлээ идэхгүй байна. Мо энэ хоёр муудалцсан уу гэд ингээд сууж идэг. Тэгээд нөгөө ангийн багш нарын юм уу давхрын багш нарын дуудаж уулзаал за энэ дөнгөж сая ууртай дэше гараа авчлаа гараад ингээрээ халуун ус нь ингээ болохгүй байшгүй гэдэг юм ингээд бүр байнгын тархин ажиллаад ингээд явж идэг болчдөг. Ер нь иймч байхаас аргагүй. Ингэж ажиллаж чадахгүй бол боордын сургуульд ажиллаад хэрэггүй. Яагаад гэвэл энэ хүний амнаас эрүүл мэнд хариуцаа явж байна. Дээрээс нь ер нь альч байгууллага сургуульч гэлтэхгүй манайх ямар ч асуудалгүй гэж хэлж байвал асуудалтай гэсэн үг шүү гэж хэлмээр санагдаад идэгин. Тэ ингээд нөгөө одоо жижигхэн жок хэлгээд нөгөө хосын влогоор төгс асууд гараад ард нь асуудал гардаг гэдэг шиг байхгүй юу. Тэгэхээр нөгөө юм харин эсрэгээр боординг ч вэ, эс ч вэ, улсын ч вэ одоо гадны сургууль хамаагүй, сургууль байгууллага хамаагүй асуудлаа ил гаргаж тавиад танилцуулаад тань тохирохгүй хэлээд саналыг чинь сонсож байгаа тэр газруудыг л сонгож байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд манай сургуулийн хувьд бол давуу талаа бас яригдахыг одоо хичээлээ. Тэгээд нөгөө зүүмсийн захирлууд очиод уулзгаад ч гэсэн яг нийслэлийн боловсролын газрын удирдлагууд өөрсдөө бас энэ бүр ингээд жишг сургууль байна гэж хэлжсэн. Тэр бол үнэхээр бас таатай бөгөөд томоохон үнэлгээ хийсэн гэж би бодож байгаа. Тэгээд туршлага судлах тэр бүх хүнд нээлттэй мөн хүүхдүүдэд өгөх гэж байгаа нөгөө бие даалгас сурах гэж байгаа тэр одоо эцэг их асран хамгаалагч тэр бүх хүмүүс эсвэл заавал өөрөөсөө хол байлгах сонирхолгүй хэрнээ цаг завгүй хүмүүс зөндөө байна шүү дээ. За энэ тохиолдолд та тэр өөрсдөө хүүхдтэй гаргаж чадахгүй байгаа цаг заваа бид нээр орлуулж даатгаж үлдээх ийм байх хэрэгтэй. За багш ажилтны хувьд бол бид нар background check буюу тэр өмнөх одоо ажил амьдралын түүхийг бол маш сайн судалж байгаа. За гадаад багш нарын хувьд дээр ч гэсэн ингээд тоо гэхээсээ илүү одоо background check нь аягүй сайн одоо байсан одоо багш нарыг олон жилээр тууштай ажиллуулахыг хичээж байгаа шүү. Тэгээд нөгөө чин сэтгэлийг орлох одоо зөв хандлагыг орлох, туршлагыг орлох чадвар гэж байдгүй гэж чадварыг суулгаж болно. Чин сэтгэлийг суулгахад аягүй хэцүү. Тэгээд энэ одоо манай сургуульд бол миний бахархаж хайрлаж авдаг зүйл бол маш мэдрэмжтэй. Хүмүүс ерөөхдөө яг салбараа ахалж ажиллаж байгаа. Дээрээс нь чамгүй туршлагатай яг байраа хариуцж байгаа багш маань гэхэд сургуультай 6 жилийнхэн 5-т нь байж ах жишээтэй ахлагтайгаа ч мөн адил доктортай яг эд аж хариуцсан маань доктортай би өөрөө яг доктортай ажиллаж байгаа учраас энэ өөрөө айгүй том өгөгдөл гэж бодож байна. Багш нарын нөөц дээр хэлэхэд бол би тэр нөгөө хэр доктортай байдлыг хараарай гэдэг дээр өндөр хөв хэлэхгүй байгаа маань учиртай шүү. Тэ ингээд багш гомсцсон дэлхийд даяараа одоо нэг үнэлгээ өндөртэй Финландаас бусдын байна уу барыг тийм ингээд багшийн асуудалтай байж хахад тийм тэгж яхад нөгөө 100% доктортой байдлыг шаардаж болохгүй арга амьдралд маш олон асуудлууд байгаа. Ялангуяа залуу багш нар. Тэгээд харин залуу багш нарт
нэг олон улсын фестивал дээр явж байхад нэг гадаад аягүй та мэрэгчлэнээс сонсон үгээ хэлээд би яриага дуусгах гэж бодож байна. Энэ одоо надтай хамтарч ажиллаж байгаа миний залуу багш нарт ч хамаатай ер нь бусад багш нарт ч гэсэн бас хамаатай. Нөгөө цалингийн асуудлаас болж ажиллаа хийж байгаа хүмүүс аягүйх байгаа. Үнэ одоогоор ингээд нэг юм жахан таагүй байгаа нүг. Гэтэ би нэг цаг зуурын асуудал гэж хардаг. Нэг аягүй том фестивалд орж исэн чи олимп зохион байгуулж исэн нэг хүн гэж хэлжсэн. Улс нь төсвөө анх баталсан шиг өгөөгүй мэн л да. Гэтэ яг ажил нь зогсож исэн. Гэтэ бид нар шантраагүй. Тэгээ би манай багийнхаа ард нь ингээд ажиллаа дуусгаад олимпийнхаа ажлыг дуусгачаа дараа нь ярьж исэн. Залуу хүмүүсийн шантрах шалтгаан нь мөнгө гэж болохгүй мэн гэж хэлсэн. Тэгэхээр бид нар мэдлэг, чадлага, чадвар, туршлага нэгэнт олоод авсан байхад үнэлэмж бол өсгөн гарцаагүй. Тэгэхээр шантрах зүйл чинь мөнгө гэж болохгүй шүү. Эцэг эхчүүдэд эсрэгээрээ хүнийг ялангуяа багшийг шантрах шалтгаан нь бити байгаарай л гэж хүсье. Ясан гоё үгүй. Өстө нэр ялцчуу шантраад одоо багшийг шантраад уйлтал нь одоо гомдоодог эцэг их харж ялаа. Өөрөө ч гэсэн тэгэж гомдож ялаа. Тэгээд зүгээр хоног түүх хуваалцаад миний хамгийн гомцон тохиолдол байсан бэ гэхээр хүүхэд нөгөө айгүй гоё юм хийдэг. Маш гоё юм бүтээл хийдэг. Тэгээд манайх ч нөгөө юм компьютер дээр жижиг тоглоомод хийдэг. Тэгээд хүүхэд маш бүтээлч юм хийдэг. Хүүхэд тэгээд дандаа хүн хүргэж өгдөг. Одоо нэг хамаатных нь ахан ч юм уу эсвэл хаяадаг ажлынх нь жолооч ингээд яваа. Биний удаа за одоо 8 хичээл яваад бид нар дуусчин та сүүлийн хичээл дээр нэрээд хийсэн юм хараарай гэсэн чи тэр аав ээж ирээг байхгүй. За зүгээр тэгээ явуулчих гэд тэг би ингээд нөгөө хүүхд маань нөгөө бусад эцэгчүүд бүгд ирээд хүүхдээ хайсан юмыг хамт үзээд тайлангаа бид нар чинь ингээд тавиад сургалтаа өндөрлөөд явуулж хагаад нөгөө хүүхд маань нэгт эцэхгүй байгаа. Нөгөө талаараа дүүкинтэй багш хүний хувьд ч гэсэн би тухайн хүүхдийн ингээд нөгөө эцэг ихтэй үзүүлээсээ гэсэн одоо хөтөлбөр зохиоцсон байгаа шүү дээ. Би ус хэлдэг байхгүй. Заавал сүүлийн хичээл дээр нэрж үзэн шүү. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг энэ ингээд сонголт бишээгээд тэгээд ирээгүй бахаар хөтөлбөрөө хөндлөхгүй байгаа. Тэ тухайн багшийн бас хөдөлмөрийг нь хөндлөхгүй байгаа. Хүүхэд гомдож байгаа. Хамгийн гол юм энэ хүүхэд. Тэгээд тэр үед нэг жоохон шантармаар санагдчихсан. Ягаад тэр ингээд хүүхдэд тоохгүй эцэг их байхад ягаад би хүүхдийн төлөө явах хэрэгтэй юм бэ энэ оронд гэдэг ч юм уу. Тэр иймэрхүү бодлоод одоо ялчгүй залуу багш нарт айгүйх гардаг. Ягаад тэгэхээр энэ хүн ингээд хүүхдийн төлөө би магадгүй хүүхд нь ингээд 5 пунктээр сайжаагүй гэж болно. Гэхдээ 2 пункт сайжирсан. Тэр нь багшийн маш их хөдөлмөр гэж болох байхгүй тий. Гэтэл тэрийг нь харахгүйгээр 5 пункт сайжаагүй учраас чи юм уу багшаа гэд хаалга хаягараа авчдаг. Тэгэхээр ингээд багш нараа аягүй шантардаг. Тэгээ тэр үед нөгөө одоо харамсалтай зүйл юу гэхээр ингээд 60 сайн эцгийг байхад 2 тийм эцэг байхад бүр айгүй хэцүү байдаг. Тэгэхээр аль болох асуудлыг шийдвэрлэе, хамтарч ажиллая, хамтдаа энэ хүүхдийг өстө дөрөн дуугаараа мэж байгаа төгжүүлээ гэдэг ийм хандлагыг эцэгчүүд маань гаргах юм бол өнөөдрийн яг үнийг хэлэхэд багшийн цайлан маш муу, ачаал маш өндөртэй, төсвийн боловсролын салбарт хуваарлт маш муу энэ үед одоо эцэг эхчүүд багш нарынхаа төлөө хамт тэмцэж бид нар дараагийн үеэ боловсралтай болгоно. Хэрвээ ингээд хоёр тишгээ хараад 2 4 дугуун 4 өөр тишгээ майжх юм бол манай боловсролын салбар яг ингээл ацаа шалганд оруулах гацгаар байгаа байхгүй. Цалингийн асуудал дээр нөгөө хувийн хөгжлийн сургуулиудын багш нарын цалинаас бас харьцангуй ер нь арай өөр байдаг шүү дээ. Манай сургууль ч гэсэн ер нь тийм. Яавал цалин өсөх вэ гэдг нь бүр тодорхой. Тэгээ тэрийг багш нар мэддэг учраас та өөрөө хөөгч. Та ингээд Cambridge-ийн сертификатыг level ахвал энэ жил IGCSE авсан бол AS ав тэр тутамд хэдэн төгрөг. Та өөрөө сайжрал ивэл таны үнэлэмж өсөөл байна. Гэхдээ тэр ур чадвар нь яг явж уг хөндөө үлдчихэж байгаа шүү дээ. Ер нь бол энэ бас нэг юм тодорхой систем бас хүмүүсийг аягуулсан юм мотивац болдсон юм байна гэж би бас харсан. Тэгэл дахиад нөгөө эцэг эхийн ойлголцол дэмжлэгийн асуудал нөгөө энэ дээрээ ирээд туландаа тийм тэгээд хэдүүлээ нэг багш шүү гэдгээ бүр хаанаа л ойлгочвол аюу гоё. Тэгээд нөгөө багш нар ч гэсэн ер нь бүгдээрээ та бид орж гисэн хэдүүлээ нэг ямиг нэг жоохон эмпатитай хараад оронд нь орж үзээд тавьж үзээд ойлгох чичгээр эмпати чанарт байн гондгоо ч гэсэн ер нь ихэнхдээ дөхдөг учраас энэ тэр багшийн оронд 7 цаг тасралтгүй самрын өмнө ярьж үзээд гэдэг шиг те ийм зүйл бас зүгээр. Нөгөө бас нэг зүйлийг хэлэхээр марцсан байна. Багш асуудал таваад ярьж ивэл эцэг эхчүүд анхаарад сонсч байгаа. Энэ танаа хүүхдийн асуудлыг ярьж гэнэ гэдэг нь сайн зүйл. Танаа хүүхдийг тийм муу гэж хэлэх гээд байгаа юм биш. Энд нэг юм асуудал байна шүү. Та битээр хоёулаа мэдчих байхгүй болохгүй байна гэдэг тухай яригдж байгаа. Эрүүл мэндийн их байж болно, сэтгэл санааных байж болно, хорц зуршлыг суралгах те. Тэнгүү чи миний хүүхдийг инглээ гэдэг байр суурьтай бас биш. Шантарлын шатыг бич бас даваад гарсан. Тийм. Гэхдээ энэ дээрээс дахиад нөгөө нэг сайн нэг авч үлдчихэж байгаа юм л та. Харилцааны зөрчил бол гарцаагүй юм байна.
гэдгийг тэгээд гүтгэх гүжигдгээс бусад зүйлэг бол хэдүүлээ ингээд даваад гарнаа. Энэ дэр настай багш нар, туршлагатай багш нарын ур чадвар ямар их түвшиг болж яваа. Манай сургуулийн энэ удаан ажилласан туршлагатай тэр багш нар байгаагүй бол би ч гэсэн яг тэр үеийг давж гарахгүй нэг тийм гүтгэлэгтэй арилтанд хүрсэн тохиолдол бас байна. Тэгээд тэгэл хүний олон чинь сайнтай муутай учраас хэдүүлээ сайхан зохицол явна. Тэгээд аль ч тохиолдолд сайн дээр нь фокуслал явъя. Тэгээд тэр сайн зүйл нь юу вэ гэхээр хүүхдүүд. Энэ жилийн хүүхд гаргасан 21 сурагч төгссөн. 17 ногод гэж явж байна уу. За тэгээд үлдчихэж байгаа хүүхдүүд маань ч гэсэн яг санхүү, муйс гээд муйсын хууль гэх мэт яг нэр үнэтэй гой ангиудад орсон ташрамт хүүхдүүдтэй хайртай шүү гэлж гадаад ихтэй сургуулиудад 25-аас 70-50 хүртэлх хувийн тэтгэлэг аваад ингээд явсан. За тэгээд тэр хүүхдүүдийн хонхны байрт орж байгаа байдал хамгийн сүүл сургуулаасаа тэрвэрлдээс харж байгаа энэ байдлыг нүдээр харсан хүн бол ер нь бординг сургуулийн онцлогийг өөрөө ирэхгүй мэдрэх болноо. Тэгээд заавал бординг сургуульд байх арга албагүй. Тэгтэл ер нь бординг сургууль юм уу? Ер нь хүн чинь өөрөө нийгмийн амьтан учраас нийгэмшүүлэх алхмыг ямар нэгэн байдлаар заавал хийгээрэй гэж уриалж байна. Өөрөө арга замаа олохгүйгээр бординг сургууль бол гарцсан мөн тасан цогцох чадварыг ойлгороо гэсэн зүйлийг хэлмээр санагдаж байна. Тэгээ харилцан дэмжээ явж байхад бас гоё штэ. Монгол хүмүүс өөрсдөө би бол монголчуудыг Монгол үндэстний Монгол улсыг хамгийн шилдэг гэж бол боддоггүй. Гэхдээ би онцгой гэж боддог. Бид нар үнэхээр онцгой үндэстэн. Би хоёр тишээгээ ингээд улс орн руу хүүхдүүд аваад явж байхдаа Монгол хүүхдийн тэр юмыг хурдан сурдаг. Тэ юм тасан зохицдог. Тэгэж ингээд юмд хурдан шантардаггүй. Тэгэх мэтчлэн авиасыг бүр ингээд гайхалтай биширсэн. Үнэхээр монгол хүүхдүүд бол хайртан. Тэгээ монгол сурж байгаа гадаад хүүхдүүд бас айгүй хөрх яг дагаад ингээд юм монголчсан хөрхөн байгаад байдаг шүү дээ. Тэгээ хүн л бол хүн тэгээ бүгдийг яг монгол гадаад гэхгүй тэгш ирэхээр мэдээж хайрлна. Гэхдээ ялцчгүй л Монголд төржсэн хүүхдүүдэд бас ийм онцлог байдаг гэдгийг хөлийн жишөөрөх хэрэгтэй. Тэгээд тэр нь биднэрт бас нэг анзаарчихсан зүйл нь бидэнд жоохон дэгж өрөм хэрэгтэй. За өстө сайхан бид хоёр нэлээд өргөн дэлгэр ярилцлаа. Тэгээ та бүхэн анзаарсан байх нөгөө сургуулийн боловсролын маш олон хэлбэр байдаг. Бид нар тэрийг цогтой цаг подкастаараа маш олон өөр хэлбэрийг танилцуулдаг. Боловсролын салбарт байгаа асуудлуудыг жигүүрээр нь оруулж ирж ярьдаг. Тэгээ яагаад бординг сургуулийн одоо асуудлыг ялцч хүндөхстэй болсон бэ гэхээр бид нар нэгт хүүхдүүдийн сургууль дээр болж байгаа нийт одоо цогц мэдэрч байгаа зүйлсийг цогцоор нь авч шийдэж чадж байгаа газар бол бординг скул гэдэг. Тэгэхээр тэндээс бусад ердийн сургуулиуд, хувийн улсын бүх сургуулиудад сурах маш их зүйл байдаг. Яагаад энэ хүүхдийн нөхөрлөлийг ач холбогдол өгөөд байна уу? Яагаад хүүхдийн харилцааны асуудлуудыг шийдвэрлэхэд маш их ач холбогдол өгөөд байна уу гэдэг бид бас бусад сургуулиуд сонсоод хэрэгжүүлээсээ сургууль дээр хүүхэд хоорондоо хэрэлдээд буудалцсан зүйлийг чухал биш гэж бид хэзээж авч үзэж болохгүй. Энэ бол тодорхой хэмжээний хүүхдийн хөгжих боломж байдаг. Асуудлаа шийдвэрлэх боломж. Хоёрт болохоор улс орон даяар байдаг дотор байруудыг бид нар ерөөсөө анзаардаггүй. Манайхд ингээд бординг скул хэдхэн байдаг гэж ойлгоод байдаг бол гэтэл бид нар ч ерөөсөө улс орон даяараа хүүхдүүдийн дотор байранд байршуулдаг. Тэр энэ дотор байранд тавигдах стандартыг одоо хааш нь авч явах уу, яаж сайжруулах юм бол бид нарт бэлгэхний хувийн хвшлийн гаргаж байгаа ахис дэвшил, хувийн хвшлийн тавьж байгаа том стандартууд байна. Тэгэхээр бас тэрэлж бординг скултэй хамтран ажиллах, туршлага хуваалцах ийм гоё нээлттэй байгаад маш их баярлалаа. Ягаад тэгэхээр энэ бас нөгөө би яг тэгж боддог байхгүй боловсролын салбарт хувийн хвшлийг оруулж байгаа инновацийг маань төр шингээж аваад тэгээд бүгд ингээд стандарт нь сайжраасаа. Тэгэхгүй ингээд бид нар өмнө ингээд маш гоё юм одоо ингээд нүдэн дээр би болтол бид нар ер нь тийм боломжтой гэж итгэдэггүй шүү дээ тий. Түүнтэй адилхан бас сонирхож байгаа аймгийн засаг дарга нар, аймгийн төлөөллүүд, сумын засаг дарга нар байвал бас холбогдож болох нь шүү. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань хүрэлцэн ирж оролцсон тэрэлж бординг сургуулийн гүйцэтгэх захирал эсцэн сайхан танд маш их баярлалаа. Маш хэрэгтэй эцэг эхчүүдэд, багш нарт, хүүхдүүдэд хэрэгтэй маш олон зөвлөгөө өглөө. Хүүхдийн байгууллагад олон жил ажилласан хүний туршлага гэж бас өөр зүйл байд юм байна. Үнэхээр нөгөө голын оолч мүлжиж бас ярьж чадчихээн. Тэгэхээр их гоё байлаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ хүүхдүүдтэй сурагчдаа одоо хичээлийн жил эхлээд удаагүй байна. Багш нартаа утгагүй болох багш нарын баярын мэндийг танд ч бас хүргэе. Хүүхдүүдтэй баярлалаа. Дөнгөж сайхан бас хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Манай ганцхан зүйлд хариулт өгөөд бас дуусгах гэж бодож байна. Монголд байгаа олон улсын хөтөлбөртэй сургуулиуд, хувийн хвшлийн сургуулиуд маш олон одоо гадаад руу чиглэсэн валютын урсгал хүүхдүүдийг одоо тий ингээд дунд сургуульд нь гадагшаа явуулах энэ урсгалыг бас эх орондоо тогтоож барьж идэг хийм одоо хөдөлмөрч хүмүүс хувийн хвшлийн сургуулиудын хойно байдаг шүү. Улс хувийн хвшил гэж ялгалгүйгээр бас хүндэтгэж хандаж байвал маш таатай байх болно. Нөгөөх нь олон улсын хөтөлбөртэй гэхээрээ
олон гадаадыг сурталчлаад эх орноо мартуулцдаг зүйл биш шүү. Жишээ нь ялангуяа манай сургуулийн хувьд хүүхдүүд маань овоонд чулуу өргөдөг, өглөө ямар үед сүү өргөдөг гэдгийг мэднэ. Ямар одоо байгаль орчинд яагаад сүү өргөө, чулуу өргөө хүндэтгэлтэй ханддаг газар явахдаа тий байгаль орчноосоо яагаад одоо гуйж авдаг гэдэг ч юм уу, энэ бүх ёс заншлыг манай хүүхдүүд бол жишээ нь мэднэ, би заадгаа. Тэгэхээр олон улсын мэдлэгтэй гэсэн хэрнээ эх орондоо хайртай, эх орныхоо үнэт зүйлийг мэддэг, одоо үнэлдэг ийм цөөн боловч хүүхдийг одоо гэлтэхийн төлөө манай сургуулиас ирмэлзээд явж байна. Манай гэлтгүй хувийн хвшлийн сургуулиуд бол бас маш их хичээж байгаа. Улсын сургуулиуд бол бодлогынхоо өрөөнд угаасаа яг энэ ажлыг гүйцэтгээд явж байгаа. Тийм болохоор боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст амжилт хүсье. Эцэг эхчүүдэд дахиад хандаж хэлэхэд хэдүүлээ нэг багш шүү. Тэртээ гоё үгээр дуусгаж байна. Тэгэхээр боловсролын тухай буу халыг цогтой цаг подкаст мань байлаа. Шинэ дугаар мань та бүхэн таалагдсан бай шеэрлээрэй. Тэгээд уламжлалт ёсоор манай энэ дугаар лайв стрим XR студиогоос та бүхэнд хүрж байна. Тэгээд дараагийн дугаараараа уулзцаая. Баярлаа. Баяртай. Баяртай.